явагдсан. Тэрний доотлог комментуудыг харж малж явах юм гайгүй л. Бид ороод ирлээ. Гэрум. Өдрийн мэнд. Байна уу? За сайхан уу. Сайхан. За. Сайхан тусч байна уу? Сайхан. За сая харин бас нэг хичээл гэж жоохон гүйж яваад өнөөдрийг баг хойшлуулд юм уу гэж хэлснээр ерөнхийдөө зохицууллаа. За та нар сайхан уу? Сайхан. За өрлөг хүлээж авсан баярлаа. За би даргийнхаа амрыг илээ. Таны ажил сайн уу? Сайн байна ба. Баярлалаа. За одоо өрсөн урилгын маань хүлээж авч орж ирсэнд маш их баярлалаа. Тэгээд нөгөө холын хүнээс үг сонсогдох шиг энэ Австрал Африкаар юу гэж явж байгаа тэр вэ? Тэгээд тэндээс яриагаа эхлүүлээ асуу. Төхөө ямар зорилготой юм айлчлал юмнууд явж байгаа тэр та. Яг манай миний нэг ажилдаг нэг хүний эрхийн нэг байгууллагын нэг хурал дээр нь бас нэг байгууллагын бордын хурал одоо зөвлөлийн хурал гэдэг үлээ тэр болоод дээрээс нь Африкт дээр нь ажиллаж байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чиглэлийн их том ер нь дэлхийд дээр чинь нэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 6 том салбар 6 газар байдیں۔ Тэгээд Африкийн тэр газраар нь орсон Африкийн залуучуудтай одоо шилдэг залуучууд гэдэг байна. Бас тэд нартай том уулзалт хийсэн. Тэгээд бас хажуугаар нь тэр сайхан байгаль одоо тэр янз бүрийн байгаль харсан. За тиймэрхүү зүйлүүд хийж байгаа л өнгөж ирсэн дээ. Ирээд одоо бас л цагийн ялгаа гараагүй л явчих. Тийм багтай. Энэ Дональд Трампын айлчлал холбоотой яриагаа эхлээд явсан зүг багтал та. Тэгээд энэ Иранд хийсэн үйл ажиллагаа хүмүүстүүд бичээдсэн шүү дээ. Хятад нөлөө дарамт үзүүлж очиж уулзах гэдэг байна л гэдсэн. Тэгээд энэ юм нь яг үнэхээр тийм бодит юм байв уу эсвэл тэр Иранд хийсэн үйл ажиллагаа нь ямар юм байв? Хятад руу орчихоос өмнөх тэр үйл ажиллагаа нь үнэхээр тэр Хятадтай уулзахдаа буулгах гэсэн тийм санаа байв уу? Яав вэ? Ер нь судлаач нар юу гэж үзэж байгаа юм, юу ярьж байгаа юм? Өмнө нь бид нар чинь Club House-аар Ираны тухай нэлээд сайн ярьсан те. Яг нөгөө нэг Иранлууд арилт болж байгаа. Тэр үед тэгээд Америк Хятад хоёр ч одоо бусад улс орнуудтай харьцуулахад ер нь эдийн засгийн хүчин чадал, цэргийн хүчин чадал ч гэдэм үү. Технологийн хүчин чадлаараа бол үнэхээр тасраад явчлаа л да. Тэгээд энэ хоёр улсын одоо зарим нь тэгж яриад байгаа энэ хоёр улсын одоо ерөнхийлөгч уулзлаа, дарга нар нь уулзлаа нэг мундаг юм шийдсэнгүү гэж олон улсын хэвлэл мэдээлэл хүртэл. Миний харж байгаагаар уулзж байгаа нь хамгийн чухал байна. Одоо ер нь бидний харж байгаа бид гэдэг нь одоо миний тэр орж ажилдаг энэ дэлхийн инх тайван ч гэдэг юм уу, эрх чөлөө тэгэл хүн ардын сайн сайхны төлөө гэдээ ажилдаг байгууллагууд дээр бидний ярьдаг нэг гол сэдэв бол энэ дэлхийн хоёр том их гүрний хооронд дайн гарч болохгүй одоо бид нар нэг маш үргэлж анхаарж явах юм бол нэгвэр хэлбэл Америк Хятад хоёр дайн хийж болохгүй. За энэ хоёр дайн хийх юм бол тэгээд энэ хүн төрөлхтөн энэ соёл иргэншил байх уугүй юу гэдэг асуудал яригдана. За тэгээд энэ лүү өөр бусад улс орнууд татагдаж ороод тэгээд тэр нь ингээд нөгөө халуун цөмийн дайн болох юм бол тэгээд энэ дэлхий чинь тэр чигтээ устдах. Тэгээ бидний энэ нэг жижиг одоо чинкэр гараг тэгээд энэ байгаа энэ сайхан юм маань алга болох маш ойрхон байна. Ер нь ерөнхийдөө дайн хийж болохгүй, дайн хийх юм бол цөмийн дайн ерөөсөө байж болохгүй гэдэг. Цөмийн дайн хийх юм бол одоогийн байгаа цөмийн зэвсгийг ашиглахад нэг ойролцоогоор 100 жилээр дэлхий дээр одоо тийм нөгөө радиоактив винтер гэж нэрлэдэг байгаа юм. Тэр нь одоо цөмийн тийм өвөл болж байгаа. Тэгээд 100 жил гээд бод Монголын хувьд ер нь тооцоолол хийцэн байдаг. Монгол шиг орны хувьд бол 100-да хасах 50 градус. Тэгээд өвөлдөө 100 градусын ийм л одоо хөөтөнд бид нэр 100 жил байна гэд бод. Тэгэхээр тэнд бол ямар ч амьдрал үлдэх боломжгүй. Тэгэхээр дэлхийн нийтэд Африкийн хамгийн халуун оронд ч гэсэн мэдээж хасах 20-30 градус 50 градус одоо 50 Цельсиус хүрнэ 50 хэм.
Тэгээд тийм байдлаар тэгээд радиоактив тийм үйлний зузаан үйлний бүрхүүл дор энэ дэлхий 100 жил байх. Ийм аюул байгаа. Ерэн зүгээр хараад байхад миний одоо хамгийн гол хүн төрлөختөнд учирч болох энэ аюулуудыг тооцоолдог олон улсын тийм байгууллага энэ атомын одоо том эрдэмтдийн буллетин гэж байгууллага байдгийг Вашингтонд төвтэй. Тэгээ бид нар чинь нэг жилд 2 жилд 1 удаа уулзаж тэгээд дэлхий дээр тэр Doomsday Clock гэж нэрлэдэг байгаа. Тэр нь одоо юу гэж нэрлэдэг юм байгаа. Ер нь хүн төрлөختөнд одоо төгсгөл ирэх тийм цаг үе гэж ер нь хэр ойрхон байна гэж тогтоодог. Тэгээ одоо бол нэг 98 секундэн дээр байж байгаа. Тэгэхээр ер нь хамгийн холдсон нэг 18 минутаар холдсон. Уг нь бол Горбачов Рейган хоёр уулзаал цөмийн зэвсгийн асуудлаар том гэрээ байгуулад уулзсан. Тэгээд яг хэм цөмийн зэвсэг гэж нэрлэдэг байгаа цөмийн одоо хошуу, цөмийн тэр бөмбөг бүхий хошуу энэ бүхнийгээ тоолохоор нэг үе 63 мянга гөрж исэн шүү дээ. Тэгээ харин дэлхий дээр энэ бүхэнд анхаарад тэгээд энэ улсуучин гэрээ байгуулад үүнийгээ хэрэгжүүлээд сүүлд нь Star гэж гэрээ байгуулагдаад сая энэ 2026 оны 2 сарын 5-нд энэ гэрээ хүчин төгөл дээр байх хугацаанд дуусчлаа. Одоо ерөөсөө бүгдээрээ эмэйл хазааргүй морь шиг давхилдах ийм аюул руу орж байгаа. Тэгээд 61 мянгаас 11 мянга болтлоо буусан. Тэгэхээр энэ бидний яриад байгаа дуу хоолой гаргаад байгаа юм бол огт нөлөөгүй биш байхгүй. 5 дахин бид нар цөмийн энэ цэник тошуу цөмийн одоо энэ аюулыг бол 5 дахин бууруулж чадсан байгаа энэ одоо сүүлийн 40 жилийн хугацаанд гэж хэлж болно. Гэхдээ л энэ 11 мянган хошуу одоогийн байгаа нь бол сайжруулээд байгаа эднэр. Тэгээд энэ бол ерөөсөө дэлхийг энэ цөмийн өвөл рүү аваачих хэмжээний бүх энэ амьдралыг устгах хэмжээний аюултай зүйлд. Тэгэхээр энэ хоёр уулзж гэн бие биендээ найшиг хандаж гэн аятайхан үг хэлж гэн гэдэг бол энэ бол зүгээр л хүн төрлөختний сайн сайхны төлөө хийж байгаа маш том одоо үйл хэрэг. Тэгээ сая Трамп уулзахдаа Си Жинпинийг энэ 9 сард Америкт төрийн айлчлал хийгэрэй гэж хэлж ин лээ. Тэгээд энэ жил чинь Америкийн хувьд бол бас их түүхэн жил. Америкийн нэгдсэн улс байгуулагдсны 250 жилийн ойн болж байгаа. Тэгээ сая бол их том одоо айлчлал болж Английн хаан ирээд явлаа. Ер нь энэ айлчлал энэ зүйлүүд их ач холбогдол өгж байгаа. Энэ бол зүгээр ч нэг хүмүүсийг ураад байхгүй байгаа. Тийм учраас Си Жинпинийг энэ үеэр өрнө гэдэг бол бас их чухал зүйл болов гэж бодож байна. За ер нь улсуудын яриад байгаа нэг юм бол Ираны асуудал, Тайван гэдэг ингээд тэр зүйлүүдээ энэ хүмүүс зүгээр хоорондоо ярилцж гин гэдэг бол маш их чухал. Хүний эрхийн асуудал хүртэл одоо яг хүний эрхийн асуудлыг ярихгүй л гэжсэн. Тэгэл тэр дотор одоо энэ хятадын шоронд байгаа нэг том одоо Гонконгод сонин гаргаж ирсэн нэг Жими Лай гэдэг хүн байгаа, нэг пастор байгаа ч гэдэг юм уу тэр чөлөөлөгдөх болов уу гэж ярьж ирсэн. Гэхдээ яг сая Америкт тэрнийг би AI юм болов гэж бодсон. Нөгөө Трампын төлөөлөгчд онгоцонд суухтаа бүгдэнд нь өгсөн наазах нь хөзөөнөөс нь зүүдэг зүйлт одоо нөгөө таних тэмдэглэл өгдөг. Тэгэл бүх бэлэг мэлгийг тэнд нь ингээд хураагаад үлдээгээд тэр Air Force нэг рүү болвол тэр энгэрийн тэмдэг хүртэл оруулахгүйгээр тэнд байсан одоо тэмдэглэлийн дэвтэр үзэг цаас хүртэл бүгдээр нь бүх бэлэг энэ төр орхиод явж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр бас ямар шуухан янзын харилцаа, итгэлцэл байгаа гэдэг бол эндээс харагдаж байгаа. Нэг тийм итгэлцэл бол бас тийм өндөр түвшинд биш. Гэхдээ энэ хоёр уулзж байгаа. Тэгээд тэр Си Жинпин дарга бол нэг хэлж ийн лээ. Ер нь манай хоёр улсын хоорондын харилцаа бол энэ дэлхий дээр байгаа улс орнуудын хооронд байгаа хамгийн чухал харилцаа шүү гэж. Тэрнийг бол одоо зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь хятад бол гадаад бодлогоо энгийн үгээр хэлэх юм бол гадаад бодлогынхаа ойрын жилүүдийн концепцийг тодорхойлцсон байна. Америктэй юм уу одоо Оростой бол харилцснаа ярилцж явах хэрэгтэй гэсэн тодорхойлцсон. За ер нь Европтой харилцахтаа бол ерөнхийдөө хүйтэн хөнди одоо тэр талаас ямар үйлдэл хийх нү тэрэнд нь хариулах маягаар харилцъя. Японыг бол доош нь хийж харилцснаа, дарж харилцна гэсэн нэг ийм чиглэлтэй байж байгаа. Мэдээж тэр
газрын ховор элемент тэгэл технологи гэл ингээл ярих юм бол нарийн ярих зүйлүүд байсан. Ер нь тэр газрын ховор элемент гэдгийг манай өмнөд монголчууд их сайхан нэрлэдэг шүү дээ, ховор шороо гэж. Би бол ховор шороо гэдэг нь их оновчтой нэр юм байна гэж бодогдоод байгаа. Тэгээ манайхан бодохдоо газрын ховор элемент гэдээ ярихаар нэг тийм хүмүүс очиод манай аж ахуй нэгжүүч ч юм уу очиод олборлчих юм боломжтой гэж бодоод байдаг. Энэ бол асар өндөр технологи шаардсан олборлтын асуудал байхгүй. Тэгээд энэ асар өндөр технологиг яг эцсийн түвшинд нь хүртэл ашиглаж чадж байгаа орн бол өнөөдөр Хятад байна. Энэ талаараа бол үнэхээр тасархаа. Тэгээд энэ 90 газрын ховор тэр ховор шороо гэдэг байгаа юм чинь бол тэр нэг лантанид гэдэг нэг элемент, химийн элементийг тойрол нэг 17 юм химийн элемент шороон дотор одоо ингээд шаваарлал нийлээл байж байгаа. Тэгээд энэ бол дэлхийн энэ газар бүхэнд л байж байгаа. Зүгээр тэрний орц нь олборлох хэмжээнд байна уугүй юу гэдэг нөгөө түүнийхээ нөөцөөр байгаа хэлбэрээр орцон тогтоогддог. Тэгээд нэг үгээр хэлбэл нэг шанаг шороо хутгаад авлаа гэхэд түүнээс 17 элемент ялгаж байгаа. Тэр 17 элементийг ялгана гэдэг бол асар өндөр одоо технологи. Түүнийг таньж ялгана. Тэгээд түүнийг таниад ялгаад тэгээд тэр ялгах процесс хийгдсэний дараагаар тэгээд тэрнийг одоо энэ гар утасч гэдэг юм уу, цахилгаан машин ч гэдэг юм уу, буужин онгоц зэвсгэнд ашиглах гэдэг байдлаар тусд нь одоо гаргаж ирж үйлдвэрлэл болгож хувиргадаг. Ийм нарийн зүйл ер нь бол. Тэгэхээр энэнийг нэлээд ярьсан байх л гэж бодож байна. Зүгээр миний харж байгаагаар бол энэ хоёр орны одоо том удирдагчид уулзж ийн гэдэг бол маш чухал зүйлээ. Уулзж явах ёстой гэсэн ийм л бодолтой байна штэ. Зүгээр яг хуу Хятадын нэг зүүр үг байдаг штэ. Нэг одоо толгодын дотор нэг ууланд хоёр бар багтахгүй гэж. Гэхдээ энэ Америк Хятад хоёр бол хоёр бар биш юм байгаа юм. Ер нь бол хоёр улс, тэгээ хоёр ард түмэн. Дэлхий бол харьцангуй одоо бас их удам өргөн зайтай, орон зайтай штэ. Энэ хоёр улс байгаад өөрөөсдийнхөө ашиг сонирхлыг илэрхийлээд тэгээд хамтраад ажиллаад явчих юм боломжтой л гэсэн ийм л одоо зүйл харагдаж байгаа. За Америкийн хувьд бол Хятадыг ер нь өсөн гарч ирж байгаа ийм том одоо гүрэн энэ бол одоо Америкийг челленж хийх. Нэгүгээр хэлбэл Америктэй одоо өрсөлдөх төвшөнд хүрэх цорын ганц орн гэж хардаг. Хятадын хувьд Америкийг юу гэж хардаг вэ гэхээр энэ бол дэлхий дээр байгаа цорын ганц супер павер гэж хардаг. Тэгээд хамгийн том эдийн засаг Хятадын хувьд бол ерөөсөө амьсгалах орон зай. Одоо хөдөлгөөн хийгээл ингээл эхлэхдээ Америкийн сонирхолтой, Америкийн тэр одоо сонирхлын бүстэй шууд очиж тулж идэг ийм улс юм байгаа юм. Тэгээд яг сүүлийн 40 жил одоо Дэн Сяопин Хятадын эдийн засгийн нээлээд зарлснаас хойш хамгийн их ашиг хүртсэн ганц орн бол одоо Хятад өөрийгөө нээгээд тэгээд түүгээрээ дамжуулаад тэр зах зээлийг Америкийн гэдэг юм барууны зах зээлийг ашиглаад тэр хөрөнгө оруулалтыг ашиглаад тэгээд өөрийнх нь ажиллах хүчин дээр боломжийг ашиглана гэж нөгөөдөл орсон чинь эргүүлээд Хятадын эдийн засгийг юм супер том гүрэн болгоход маш хурдтайгаар хөгжүүлэхэд тэд нар бол асар их хүчин оруулсан. Тэгээд тэр нэг дээр үед нэг тийм Франкштейн гэж нэг тийм зохиол би 1800-аад оны үед бичсэн их алдартай зохиол байдгийг. Тэгээд тэрэн дээр юу гардгүү гэвэл одоо нэг эрдэмтэн тэр хяноч болцсон байлээ та нар ороод үзэж болно. Нэг эрдэмтэн нэг одоо юм бүтээгээд тэгээд тэр нь эргээд тэр эрдэмтнийхээ контролд орхоо байгаад тэгээд одоо тэрнийгээ сүйтгэх орчин тойрны сүйтгэх хэмжээнд хүрсэн. Тэгэхээр бол Хятад бол мэдээж барууны орнуудын үүсгэн босгосон Франкштейн болцоод байгаа. Тэгэхээр ер нь тэрнийгээ яаж одоо харилцаж хазаарлаж хамтарч явах уу гэдэг ийм л асуудал байна шүү дээ. За. Манай асуулт суугаараа. Тий, та бол одоо жишээ нь энэ том хүчрхэг улсуудын удирдагч нар уулзж байгаа эдний хооронд яриа хэлцэл буюу диалог болж байгаа нь бол өөрөө их хамгийн том чухал ач холбогдол гэж одоо үзэж байна. Бид нар бол одоо миний бодлоор бол нэлээд саяхан шиг энэ диалог бол болно. Диалог дээр харин ямар төвшөнд энэ яриа хэлцэл болох бол дотроо юу ярих бол гэж
сонирхдог байсан үеэс одоо энийг их юм гэж бодож байгаа нь бол ерөнхийдөө ухралт гэмээр юм уу? Тэгс санагдах юм. Одоо нэг ер нь нөхцөл байдал жоохон доройтсон. За ямар ч гэсэн эдгээр хоорондоо эвтэй найртай ямар ч гэсэн яриа хэлцлийн юм явуулж ийн инх тайван болвол байшаар л байх юм байна гэж үзэж байгаа нь бол бидний одоо ер нь ухралт юм шиг санагдаж байна надад нэг жоохон. Байдал жоохон доройтсон юм шиг хуучнаас. Ер нь яг зүгээр энэ дэлхийн ертөнцийг одоо зарим нь одоо миний заримдаа би зөөрлж хэлдэг. Уучнаар бол одоо хүмүүст бол энгийнээр хэлбэл нэг одоо ангийн хүүхдүүд гэдэг ингээд энэ улс орнуудыг үзэх юм бол манай анги дотор нэг үе одоо хөтөн дайны үед бол 2 өндөр хүүхэд байлаа. За тэгээд хөрхий нэг нь ингээд нас үеийг хүрсэн ч юм уу тэгээд өөд болсон. Тэр нь зөвлөлт болсон. Тэгээд дараа нэг өндөр хүү үлдсэн 90 анги дотор ч нэг өндөр хүү байх одоо царайлаг тэгээд нөлөөтэй хүү байх чинь тэгээд янз бүрийн юмны сонирхол татсан шүү дээ. Тэгтэл Азаас нэг өндөр хүү гараад ирлээ. Одоо нөгөө сагс тоглодог байсан нөгөө хятадын нэг залуу шиг. За ийм л нөхцөл үүсчээд байгаа. Ер нь хоёрын хэмжээний хүмүүс байхад ийм одоо харилцаа байхад энэнийг ерөнхийдөө бол manageable одоо энэнийг бол удирдах болно ингээд зохицуулаад явж болно гэж хардаг. Гэтэл нэг ноцтой юм гарч ирж байгаа нь дэлхий дээр зөвлөлт болсон Америк гэж 2 гүрэн цөмийн зэвсгээрээ өрсөлддөг байсан. Тэгээд хамгийн гол юм нь ерөөсөө тэрний одоо бараг 90% нь уламжлагдаад Орос тэгээд дээр нь Америк үлдчихсэн байгаа. Тэгээд ингээ харж ирсэн чи одоо сүүлийн үед хятад ороод ирж байгаа. Тэгэхээр эндээс чи яг нөгөө 3 бие асуудал гэдэг шиг нөгөө three body problem гэдэг хянууч хүртэл байдаг. Яг тийм нөхцөл үүсэж байгаа байхгүй. Яг энэ байдлыг ер нь яаж зохицуулж болох вэ? Хамгийн хүндрэлтэй юм бол энэ цөмийн зэвсэг тойрсон асуудал дээр би болж байгаа. Одоо бидний яриад байгаа юм бол ерөнхийдөө Трампын засаг захиргаа, Трампын яг тэр одоо өөрийнх нь аюулгүй байдлын зөвлөлийн цөмийн зэвсгийн асуудлаар үүссэн орлогч гэж байгаа. Тэрнтэй бол бид нар холбогдоод нэлээ яриад тэр хүний яриа мэрэ сонсоод түүгээр дамжуулаад ер нь Трамп өөрийнх нь хувийн сонирхол байгаа. Тэгээд нэг тийм энэ цөмийн зэвсэг аюултай гэсэн нэг ойлголт байдсан байлээ. Яг Трампын үеийн хүмүүс, бидний үеийн хүмүүст ч биш штэ. Одоо би хүртэл тэр хаа байсан алтан уулан дотор л тэр алс сумандл нэг 5-6 дугаар ангийн хүүхдэл одоо бид нар чинь жагсаал хийгээд Америкийн империалистуудын эсрэг цөмийн зэвсгийн эсрэг гэл одоо лоозон бариад сумынхаа төвд чороо босгоод алхаж явсан л болсон штэ. Тэр үетэй харьцуулахад бол одоо цөмийн зэвсгийн тухай өнөөгийн залууийнхны ойлголт бол маш дорой байгаа. Энд ерөөс анхаарал хандуулахгүй байна. Гэтэл цөмийн зэвсэг гэдэг юм уу энэ улсуудын хооронд тийм асуудал гарч ирэх магадлал асар өндөр болсон. Тэр нь юунаас үүсэж ийн гэхээр одоо нэггээр хэлбэл алдаа мадаг гарах магадaltaй. Ер нь цөмийн зэвсэг цаашаа явж байгаад AI-ийн удирдлаганд орчиж магадгүй. Тийм л оюун удирдаад явчих магадaltaй. Хүн удирдах аргагүй болчих магадгүй. Сая Иранлууд арихад бол нийт одоо байных нь 90 гаруй хувийн шууд AI гаргаад ирсэн шүү дээ. Тэгээд шууд AI гаргаж ирээд тэгээд эндээс Пентагоноос шууд тэнд тэр дахиад компьютер нь хоорондоо холбогдоод шууд цохилтоо шууд компьютерийн тусламжаар өгж байгаа. Тэрнээс болоод Anthropic гэж одоо мундаг компанитай Пентагон ажиллаж байгаад 2 зүйлээс болоод жишээлбэл Anthropic тэр гэрээнээс татгалзсан байх жишээтэй. Сая бид нар 3 сар тэр Anthropic-ийн үүсгэн байгуулагчтай Лондоны ойролцоо тэр одоо газар сууж энэ тухай нэлээ ярьсан. Тэгэхээр иймэрхүү одоо асуудлууд үүсэж байгаа. Ийм юм цаашаа бий болох магадлал өндөр байгаа. За яг хоёр дахь гүний асуугаад байсан тэр нэг одоо энэ зардал дээр байжсэнээс харж байхад Путинтэй холбоотой Путин сая бараг 7 хоног болоогүй байхад ингээд юуруу дахиад ирлээ. Хятад руу. Энэ нэр нь юу болов? Путин одоо ягаад ийм хурдан хурч ирвгээд. Тэгээ харахаар миний харж байгаагаар нэг 3 гол одоо үндэслэл 3 гол асуудал гарлаа. За нэгдүгээрт нь юу болов гэвэл ерөөсөө шууд Си Жинпинтэй уулзаж суугаад ярилцаал энэ Трамп Путины хоорондын яриа одоо хөшгөний цаана юу яригдсан гэдгийг л тодруулах гэж давхиж ирж байгаа.
Тэгээд Путиний хамгийн санаа зовж байгаа юм бол ер нь Си Жинпинг Трампд ямар нэгэн буулт хийвүү үгүй юу. Тэр буултан дотор ялангуяа олон улсын энэ геополитик гэж яриад байгаа Оросын ашиг сонирхолтой холбоотой буулт хийсэн үү? Энэ одоо Украины дайны эсрэг энэнийг зогсоохтой холбоотой Америк, Хятад хоёр хамтарч ажиллах гэсэн ийм юм гарав уу? Яг Тайваныхаа юмн дээр хэн нь юу гэж хэлээд ингээд явв. Ер нь энэ цаашаа яаж гарах вэ? Хэрвээ Америк Хятад хоёр нийлээл, аман нийлээл, яриа нийлээл цаашаа яваад өгөх юм бол ямар ч улс орон, ямар ч хүч бол энэний үүдээс зогсох баг боломжгүй шүү дээ. Ялангуяа Оросын холбооны улсын хувьд бол энэ бол ерөөсөө газар хөдлөлтөнтэй адилхан санагдах юм зүйл. Тийм учраас үүнийг зүгээр нэг утсаар юм уу видео кол хийгээд ингээд хоорондоо ярилцах боломжгүй. Тийм учраас гүйж ирсэн. Тэгээд бүр тэр хөтөлбөрт нь байлаа шүү дээ. Цай ууж ярилцсан гэж. Ер нь Хятад айлчилж байгаа тэр айлчлалын хөтөлбөрт бараг байдгүй зүйл тэр бол цай уун гэдгийн цаана бол ер нь хоёулахнаа суугаал зөвхөн орчуулагчтайгаа суугаал тэгэл тэр нарийн ширийн зүйлүүдэд нэлээ ярилцсан байх. Ер нь энэ хоёр уулзахаараа нэлээ тийм нарийн юм ярьдаг тийм юуг нь ч би бас гадарлана. За хоёр дахь гол ярьсан юм бол ерөөсөө тэр Сибирийн хүч 2 гэж. Одоо энэ нөгөө Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр явах Сибирийн хүч 2 гэдэг тэр төслийн тухай. Тэгээд тэр хөтөлбөр дотор нь бол бүр detailed discussion гэж оруулсан билээ. Тэр бол жижиг сажиг зүйлийг хүртэл ярина гэсэн тийм утгатайгаар давх гэж ирсэн. Энэ яагаад их чухал болсон бэ гэхээр Украины довтлогоноос болоод энэ оны 1 сараас сая одоо ингээд 5 сар хүрэхтэл Украины тэр дорооноор цохилт өгсөн газар нь Оросын холбооны нутгийн хэмжээнд 16 том одоо боловсруулах үйлдвэрийг ерөнхийдөө жагсаалаас бараг гаргачлаа Украин. Тэгээд өдөрт 1 сая тонн барайл газрын түүхий тос боловсруулах ийм одоо хүчин чадлаа Орос алдчихж байгаа. Тийм учраас маш их хэмжээний боловсруулсан тос Хятадаас авах хэрэгтэй болж байгаа. Орос өөрөө бол мэдээж газрын төсний асар нөөцтэй гэхдээ боловсруулсан тосных нь одоо тэр хүчин чадал боловсруулах хүчин чадал нь үнэхээр хүнд доголдолд орсныг эндээс харж болно. Гэтэл Хятад ямар байдалтай вэ? За ер нь Хятад бол тэр эдийн засаг тоомоог нь зарим юмыг харахаар одоо үнэхээр л мундаг л да. Одоо Хятадын түүхий тосны нөөц гэхтэл бараг 600 тэрбум одоо 600 тэрбум чөлөө тийм юу байх шүү. Тэр чи одоо юу гэсэн үг. За би зүгээр хамгийн сайн тоон миний олж авсан тоогоор бол 2025 оны одоо боловсруулсан илүүдэл одоо газрын тосны нөөц одоо манайхаар хэлбэл бензин шатхуун 253 сая тонноор илүүдэлтэй байна. Илүү гаргацсан. Одоо ерөнхийдөө тэрнийг маш хурдан борлуулах хэрэгтэй. Оросд бол худалдаж авах асар том шаардлага үүсчлээ. Хятадд бол түүнийг борлуулах шаардлага үүсчлээ. Тэрнийг борлуулахгүй болохоор нөгөө нөөцийн сав гэдэг юм нь нөгөө хотод нөөцийн сав нь дүүрээд тэгээ цаана байгаа боловсруулах үйлдвэрүүд нь зогсох аюултай. Зогсох юм бол тэр нь зэвэр нь хуучрал нь хэдэн одоо маш их хэмжээний ажилгүйдэл үүснэ. Ерөөсөө асар их асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын сонирхол бол энэ дээр маш сүрхий нийлж байгаа. Ер нь тэр 250 сая тонн гэдэг бол Монголын хэрэгцээгээр авч үзвэл Монголын одоогийн хэрэгжилж байгаа хэрэгцээгийн 100 жилийн хэрэгцээ шүү дээ. Би бол одоо энэ дээр үнэхээр манай Монгол ах дүүнэр бодлого гаргадаг улсууд их хөдөлгөөнтэй байгаа бол тэндээс авна гэдэг ингэхэд бол Хятад бол боломжийн хямд үнээр байнгын хангах ёстой 100 жил чангасан болох тийм боломж бол Хятад манай урд хөршид бол шууд байж байгаа. За энэ зүйлийг давхар хэлье. Тэгэхээр энэнийг ерөнхийдөө ярих гэж тэгээ Сибирийн хүч 2 гэдэг дээр юу болцсон бэ гэхээр Сибирийн хүч 2 ч бол нэлээд хоошлоо тэгээд ер нь Хятадууд үн мөнгөн дээр яг Оросууд бол мэдээж гайгүйхан шиг үнээр зарыг гэж бодож байгаа. Хятадууд бол тэртээ тэргүй Орос ингээд өөрийнх нь гарт ороод ирсэн гуйж байгаа юм тохиолдолд бол Оросын хэлсэн үнээр бол авахгүй маш их одоо үнийг буулгаж хэлж байгаа. Тэгээд энэ дээрээ болж байгаа дээрээс нь тэрний чинь барьж наашаа татна явуулна энэ төр гээд нэлээ өндөр зардалтай. Тэгээд энэс болоод нэг ярихгүй тэгээд өөрөө ч геополитикийн бас жоохон асуудал байна гэж хараад. Ингээ байжсэн чинь Венесуэлд гэнт асуудал үүсээд Венесуэлийн тэр тосыг Америк руу шууд татдаг болчлоо. Хятад руу нийлүүлэлтийн зогсоочлоо. Гэхдээ Венесуэлийн тос бол бас нэг хайхтар хүний сонирхол татаад байх тос биш.
5 ангиллаар авч үзэх юм бол хамгийн одоо зууралцсан манайхаар бол баг баримлын шавар шиг за арай тэрнээс дээгүүр юм зууралцсан л тос. А нөгөө талдаа бүр хамгийн сайн нь одоо тэр занар энтрес shell oil гэж хэлдэг зүгээр шингэн одоо юм шар өнгөтэй тэр одоо ургамлын тос гэдэг шиг тийм юм хүртэл газрын дор байж байгаа шүү дээ. Тэр хооронд баг 5 тийм одоо шилжилт байдгийг. За ингээд тэндээс авах асар их том нөөц алдчих. Тэрнээс болоод ер нь Оросоос энэ энерги юм татахын Сибирийн хүч хоёр чинь нэлээд яригдчихсэн. Өмнө нь би нэг 5-6 сарын өмнө ярьж байхдаа ч бас нэг дурдчихсэн. За дараа чи хамгийн гол том цохилт өгж байгаа гэнти юм бол энэ Ираны дайн. За ер нь ийм маягаар ер нь энэ Иранд дайн хийж байгаа боловч эцэстээ миний харж байгаагаар бол Хятад Америк хоёрын хоорондын өрсөлдөөний л асуудал явж байгаа. Тэгэхээр энэ Сибирийн хоёрыг ер нь ярих нь зөв юм байна гэж Оросууд харсан тэр шинжээчд мэдээд дүгнж байгаа энэ бол асар өндөр одоо тийм бодлогын судалгааны улсууд байж байгаа. Одоо энэнийг ер нь Хятадтай яриад авах нь дээр гэж үзэж байгаа. Мэдээж Оросын нийлүүлдэг гол валют олдог Европын хэсгийн юм бол ингээ хаагдчихж байгаа учраас ярихаас өөр аргагүй болж байгаа. За ийм нэг юм болвол харагдаж байгаа. Би зүгээр Хятадыг харахад бол Хятад бол тогтвортой байдлаас ашиг хийдэг орн шүү дээ. Хятадын бодлогыг бид нар энгийн үгээр тодорхойлвол тогтвортой байдлаас ашиг хийдэг. Орос бол тогтворгүй байдлаас дайн байлдаан гэдэг юм уу төрөмгөлийн юм юмнаас ашиг хийгээ суртсан улс төр эдийн засгийн нөхцөл байдал нь ингээд тогтцсон тийм улс байхгүй. Ер нь гаднаа нэг дайсан олоо жижигч байсан хамаагүй очиж тэрнийг зодоод тэгээд тэрнээсээ юу яаж хүмүүсийнхаа тэр сэтгэл санааг одоо босгож эх орончч гэдэг юм уу тийм юмн дээр ашиглаж үзэж яадаг. Хятад бол тийм хэмжээний дөрвөлтөнд орох ямар ч боломжгүй. Ер нь Вьетнамын дайнаас хойш бол дайн хийгээгүй байгаа болсон шүү дээ. Тэгэхээр ингэж харахад бол сүүлийн 50-60 жилийн энэ явж байгаа замналын зүгээр ингээд аваад үзэх юм бол энэ хоёрын тэр одоо явдаг юмыг үндсэнд нь шууд ингээд дүгнээд хэлчихэж болох юм байна. За гурав дахь юм бол мэдээж Украины асуудал байгаа. Ер нь Путин бол нэг юм сонирхоод байгаа. Украины арыг Европ даагаад байна. Ер нь даана. Оросын арыг Хятад даах уу гэдэг. Тэгэхээр энэ бол энэ дээр л баталгаа авах гэж давхиж байгаа. Тэгээ та нар харсан байхаа тэр ярилцах асуудлынх нь хүрээнд энэ бол Оросууд гаргаад Хятадууд бол ерөнхийдөө дуртай дургүй хүлээн зөвшөөрөөд тэгээд хоёр гадаад яам мэрэгжилтнүүд нь яриад тэр тусгасан байх. Бүр нэг их мундаг юм харагдсан шүү. Юу гэсэн бэ гэхээр Declaration on the Establishment of a Multipolar World in the New Type of International Relations гэж. Энд ч одоо юу гэсэн үг вэ? Дэлхийн шин дэг журмыг бий болгох, олон талтай энэ олон туйлт дэлхийн шин дэг журм одоо олон улсын харилцааны шин дэг журмыг бий болгосон тухай тунхаглан зарлнаа гэсэн ийм юм очсон. Тэгээд дараа нь би зүгээр Оросын гадаад яамны сайт дээр гарсан нийтэд гаргасан энэ дээр гарсан тунхаглалыг харахад арай багасгсан харагдаж илээ. Ер нь бол олон улсын харилцааны шин дэг журмын тухай тунхаглал гэж Орос Хятад хоёр бол тэгж гаргасан. За энэний дараа бас нэг анхаарал татах юм бол ер нь энэ хоёрын гаргаж байгаа энэ хоёрын одоо бий болгосон дэлхийн орчлонд та нар амьдрах уу гэж энэ юуны Мөнхний аюулгүй байдлын баг хурлын гаргадаг том сэтгүүл байдаг. Одоо би нэг очиод нэг юм бичиж өржижсэн та нар бол харсан байх. Тэгээд тэр сэтгүүлийн 60 гаруй орнд дэлхийн маш олон оронд явуулсан судалгаа жил бүхэн судалгаа явуулаад тэрнийг гаргадъя. Тэгээд одоо Хятадын өнөөдөр дэлхийд тулгаж байгаа ийм дэглэм дотор чи амьдрах уу гэхэд бол ер нь Хятад Орост амьдардаг улсаас бусд нь үгүй гэсэн байдаг. Оросын энэ тулгаж байгаа юм дотор чи байх уу гэхээр үгүй гэсэн байна. Тэгэхээр энэ хоёр нийлээд дэлхийн дэг журам зарлана гэдэг бол юу л бол. Гэхдээ тийм декларац одоо тийм тунхаглалаа гаргачлаа. За миний тэр нэг хэлэх гээд байгаа юм бол хөрш орнуудтайгаа харилцах жишг загварыг тогтооно гэсэн нэг тийм юм байх юм. Тэгээд тэр нь model for neighboring countries гэд яаж харилцах уу гэд тэр одоо тэрэн дотор нь одоо манус орно. Наад хоёр ч юм бол хоёулаа нэг 14 оронтой хэлэлдэг хөрш оронтой улсууд. Тэрний нэг нь бол одоо Монгол, нэгэндээ Монголын нэг гайхамшигтай одоо тал бол юу вэ гэхээр энэ хоёроор л хүрээлэгдсэн орн. Өөр одоо тийм шууд хил залгадаг орн гэж Монголд байхгүй.
Тэгэхээр бидний хувьд бол маш их ойрхон харах ёстой зүйл энэ байгаа энэ зүгээр энэ тухай одоо хичнээн хүн харж ярьж байгаа. Тэгээд хөрш оронтойгоо тогтоох гэдэг юм уу тэр бий болгох тэр модель гэж яг юугаа хэлээд байгаа. Мэдээж Украинтай яаж харилцах уу дээр нь мэдээж Монгол энтер гэл одоо Сибирийн хүч 2-2 гэл ярил одоо яригдах асуудал. Тэгээд энэ загвар тогтооно гэхээр ч одоо улс төрийн тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо, харилцаа хэнтэй харилцах уу ярих уу гэл янз бүрийн асуудлууд л байгаад байгаа да. Ийм юмнууд болсон нийтдээ нэг 40 баримт бичгтээр зурнаа гэх. Тэгээ Путин сая Оросд ирэхдээ ер нь би бол нэг санахгүй бусад орны юунууд гаргадаг л байх. Хятадын ард түмэнд хандсан видео одоо юм бүр мэндчилгээ 5 минут шахмын үг хэлсэн байгаа. Тэгээ Си Жинпинтэй уулзаад ярихдаа нэг тийм хятад байдаг зүүр үгээр хэлж илээ. Нэг өдөр уулзахгүй болохоор л 3 намар шиг санагдах юм да гэж. Тийм хятадын зүүр үг байдгийг. За тэр юунаас гадна ирж байгаа тэр Путиныг дагаад нэг 8 сайд ирсэн, 5 шадар сайд ирнэлээ. Дээрээс нь нөгөө олигарх бизнесийн ирсэн Сэчин, Миллер, Тимченко, Дерпаска гэл бүгд л тууж ирсэн дээ. Тэгээд хятад Орос хоёр бас та нар сонссон байх визгүй болж байгаа иргэдэн. Одоо наад хоёр чинь бие рүүгээ зүгээр сүргэлээл орно. Тэгээд аль сүрэг нь илүүтэй очих юм байгаа юм бүү мэд. За тийм юм болж байгаа. Тэгээд харахад бол Путиний үгнээс харахад бол таны санаачлагаараа гэж Путин тэгжээ. Хоёр орны ард иргэд ингээ визгүй зорчих таны санаачлагыг ингээд ажил хэрэг боллоо гэж ингэж сая хэлсэн шүү. Энэнийг бол бас ер нь л бодох л ёстой асуудал. За дээрээс нь Путин бол энэ Аз номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэж АПЕК гэж байгууллага байдгийн. Энэ АПЕК-ийг энэ жил Хятад даргалж байгаа. Тэгээд энэ жилийн Шинжэн гэдэг хотод 11 сард уулзалт болно АПЕК-ийн одоо орнуудын удирдагчдын. Та нар санаж байгаа байх АПЕК-ийн орнуудын удирдагчд уулзлаа гэхээр Америкийн ерөнхийлөгч хүртэл очдог. Тухайн орны гэдэг юм уу нэг тийм үндэсний хувцас цамц өмсөд нэг бүгдээрээ зогсоод байдаг уулзалт чинь тэр уулзалт болох юм. Тэгээд дээрээс нь бас нэг анхаарах юм бол Си Жинпин даргаыг 2027 онд Оросын холбооны улсад айлчлахыг өртсөн байгаа. За Си дарга эх 7 хоногоос Хойд Солонгос руу айлчлах бололтой харагдаж байна лээ. За нэг иймэрхүү ярианууд юмнууд болсон доо. Шила Сибири гэдэг хийн хоолойн талаар ер нь ямар нэгэн тохиролцоонд хүрч чадсан болов чадаагүй юмнууд нь юу байгаа бол Яг улсууд бол энэ хэвлэл мэдээллийн гэдэг юм уу сошиалын төвшний ойлголттой байгаа. Би бол Песковын амнаас одоо яг нөгөө Путиний хэвлэлийн албаны олон нийтэд харилцах албаныхын дарга шүү дээ. Тэр хүний ярьж байгаагаас сонслоо тэгээд энэ нөгөө морины амнаас сонсох гэсэн үг байдгийг. Тэр морины амнаас нь сонсоход бол Песков тэгжилээ. Үндсэн асуудлуудаа бол энэ Сибирийн хүч 2 дээр бол бид нар тохирсоо маршрута ярьсан байгаа хаагуур явах уу гэдэг. За тэгээ Монголын дундуур нөгөө Монголын Хуваан барьна гэдэг чинь тэрнийгээ бол тохирцсон. Ямар хүчин чадал явуулах уу гэдгээ бол ерөнхийдөө ярьсан. Гэхдээ яг вэ аж ахуйн шинжтэй зарим нэг асуудлуудаа одоо ярьж байл үргэлжлүүлээд ярина. 9 сард бол нэлээд тодорхой ярих болно ч гэдэм юм уу. Тэгээд тэр аж ахуйн шинжтэй гэдэг юм дотор л нөгөө үнийн асуудал, тэгээд хөрөнгө оруулалтын асуудал иймэрхүү юмнууд нь байна уу да гэж харж байгаа. Та нарын дундаас энэ Монголын газар нутаг дээгүүрийн хий хоолой явахыг та дэмжиж гэнэ үгүй юу гэд ингээд харахад өнөөдрийн өндөрлөг ингээд ер нь үзээд бодоод байхад Монгол бол нэг зарим нэг зүйлээс ер нь холхон шиг мөрөөрөө байсан дээрээ. Энэ бол ер нь нэлээд галтай асуудал гэж би хараад байгаа. Одоо их хурал дээр жишээлбэл санал хураад юм а гэж үзэхэд би бол тэрний эсрэг л санал өхөл ийм л хүн байгаа. Тэгээд хийн хоолойноос гадна ер нь хажуугаар нь нэгэн тэр шугамын дагуулад тэр хоолойгооч бараг ашиглаж болдог байх шүү. Газрын түүхий тосны ч юм уу юм хүм явах юм ч юу байж магадгүй давхар. Ингээд их том юм. Тэгээд би зүгээр харж байгаагаар бол Монгол улсын түүхэнд сүүлийн 100 жил, за 120 жил 1911 оноос хойш
одоо тусгаар тогтнол эрхчлөөг олсон гэдэг зүйл тэрнээс хойш орж ирэх гэж байгаа. Одоо Оросын сонирхлын хувьд бол ер нь хоёр дахь том одоо Оросын цэргийг бий бол нэг том сонирхол гэж харъя. Одоо коммунизм ч гэдэг юм уу. За коммунизмыг нэгдэх сонирхол нь одоо бол энэ хоёр дахь нь Монголын хувь заяанд хамгийн их нөлөө үзүүлж болох ийм хоёр дахь зүйл бол энэ байгаа. Тэгээд уг нь бол манай нийгэм чи өөрөө их айхтар юутай нээлттэй тэгээд шуугж идэг нийгэм ер нь энэ талаар нэг айхтар яриад байгаа юм байгаа мгүй би одоо мэдэхгүй. Нэг л улаан махны хэрэгэл яриад биж гинээд байх юм. Тэгээд энэ тухай ер нь юу болж идэм бол даа гэдэг. Тэгээд би бол санаа зовж явж идэг. Тэгээд өмнө нь би бас нэг Clubhouse дээр ярьж байхдаа ерөнхийдөө энэ тухай хийн хоолоо гэдэг нэг надаас асууж ирсэн. Тэгээд энэнийг ярихгүй бол дахиад нэг цаг хэрэгтэй л гэж хэлсэн л дээ. Тэгээ энэ дээр бол нэг ярихаар хэд хэдэн зүйл бий. За одоо нэг асуулт байвал 2-3 асуулт сонсоод тэгээд яриа руу оръё. Тэг би нэг яах энэ цаг хөршийн тэр загвар гаргана гэдэг байгаа шүү дээ. Энэ ямар шүүн маягтай тулгын шаардлагад орчих. Энэ хөрш зэрэгэлдээ орнуудаа ер нь тулгын шаардлагатай маягтай юм явах гэдэг нь би шууд тулгын шүү дээ. Шууд тулгын. Аа. Наад хоёр чинь тохирол ийм юм дээр. Тэгээ хөршөөсөө ингээ сонголтуудаа хийчин. За Казахстантай бол нэг юм яри, Туркменистантай нэг ингээ, за Белорустай бол бид нэг ингээ чинь. За Монголтой бол энэ дээр хоёулаа ингээ, энэ дээр ингээ. Аа. Нөгөө санаж нэг Хятад Оросын прокурор уулзаад дотоод Монголын асуудал гэж ярьсан шүү дээ. Би тэгээд тэр сая санаанд орж ирлээ. Тэгээд энэ дээр ер нь бидний нэг эрх чөлөөтэй байлгах нэг арчилсан тогтолцоогдоо мань байлгахыг ер нь энэ хоёр маань шийдэх гээд байгаа юм биш үсттэй гэсэн болгоомжтой төрөхгүй юу? Ер нь нөгөө Монголын хувьд боломж байна. Монголын асуудлыг дэлхийн 2 дугаар дайны дараа 3 гүрний удирдлагч суугаад нэг ярьсан байдаг. Тэр 3 гүрний удирдлагчийн гурвангийнх нь гаргасан одоо тэр бичгэн дээр гарын үсэг зурцсан байгаа шүү дээ. Тэрэн дээр харахад 1-р заалт нь Монгол гэж байдсан шүү дээ. Бараг одоо энэ төвшний энэ хоёрын хүрээнд ярьж байгаа ийм төвшний анхны одоо сонсогдож байгаа зүйл байгаа. За энэ дээр одоо нэх айхтар шуугуулж одоо надад бол ямар ч тийм сонирхол алга нэх одоо юу гэдэм дэ өндөр одоо бүр аюуллах гэж тех гэж гэдэг байгаа малга ер нь бол мэдээж хоёр хөрш улстайгаа бид нар сайн хөршийн харилцаатай байх ёстой. Энэ хоёр талынхаа одоо удирдагч энэ ойлголцол энэ бүх юм нь байх хэрэгтэй. Аль болох хөршөттэйгээ сайн байх ёстой. Ер нь бол их нэртэйгээ 3 удаа хэрэлдсэн дээр хөрштэйгээ 1 удаа мөрөөснөөс ч гэсэн үг байдаг. Монголын хувьд бол энэ хоёрын дунд байдаг учраас маш их нарийнхан одоо тийм баланс яг Монголын энэ гадаад харилцаа ялангуяа энэ хоёр гадаад харилцаатай авч үзэх юм бол асар нарийн улс төртэй асар нарийн энэ одоо геополитикийн бодлоготой ийм улс шүү дээ Монгол. Ер нь ч түүхэндээ ч тийм явж ирсэн, өнөөдөр ч тийм байгаа. За энэ өдрийн амглан гэрээр энэ сайдын хийн хоолны асуудал яригадаад байсан. Тэгээд тэн дээр энэ манай нөхцөлчдээр ам ангайхгүй одоо энэ хоёр шийдэл тэгээд юу болно гэж сайдтай. Нөгөө талаас нь Орос морс үжигч одоо Монголд бол амаагүй би таагуур дариулахаа мэднэ гэдэг нэг юм дээрэнгүү бодлого чи яваад байгаа юм шиг энэ манай улс орнчдод энэ хоолой асуудал дээр энэ байр суурь гэж юу ч сонсохгүй гайхаад байгаа юм би. Ярихгүй байгаа зүгээр хоёр улс хоорондоо яриад одоо тохирохгүй юм яах гэдэг нэгээд Монголтой Монголгүй асуудал шийдэх гэсэн маягтай юм санал гаргадаад байна. Тий, ер нь наачин бол одоо монголчин өөрөө нээлттэй ардчилсан улс орн шүү дээ. Тэгээ сөрөг хүчин гэж байдаг бол энэ олон нийтийн байгууллага тэгээд энэ эрх баригчч гэсэн энэ асуудлаа уг нь бол ардчилсан зарчмаараа явна гэдэг одоо ард иргэдийн эрх ашигыг хөндөсөн улс орны эрх ашигыг хөндөж болохоор энэ асуудлыг маш их нээлттэй ярьж явах хэрэгтэй. Наадзах нь л их хурл дээр ирсэн байх хэрэгтэй шүү дээ. Миний нэг дээр нэг хийн хоолоогоор би нэг ярьж ирсэн. Тэгэхэд бол их хурл дээр энэ улс төрийн шийдэл гараагүй байхад энэ тэнд гүйж очиж гэрээ хэлцээр ярьж янз бүрийн юм хийдгээ болоо гэдэг. Зүгээр миний мэдж байгаа гэдэг юм уу одоо авсан мэдээллээр харах юм бол хийн хоолойн асуудлаар хамгийн сүүл засгийн газрын тогтоолын 2025 оны 12 сарын 19-нд байнуудаа гарсан байгаа байх шүү.
За 3 чиглэлээр байгуулад хууль эрх зүй, гэрээ эрхийн асуудал гэдэг энэ бол асар том. Тэгээд барилга байгууламж одоо тэр нөгөө барих бүтээн байгуулахтай холбогдсон ажлын хэсэг санхүү одоо тэр хөрөнгө оруулалтын гэдэг нэг ийм юм гараад ажиллаад явж байгаа. Тэгээд энэ минийг одоо ярих юм уу юу? Тэгээд нөгөө нэг Ямаш чи над хэлхээсээ өмнө ярихгүй яасан гэдэг энэ ардчлалын хамгийн гол нэг зарчим бол ард түмнээс асуу, наад зах нь ард түмэндээ мэдэгд, тэгээд тайлбарл, тэгээд эн чинь нөгөө нэг ард түмний эрх ашгаар, ард түмний сонголтоор, ард түмний одоо сонгосноор л бүтдэг, ажилдаг төр засаг гэж яриад байгаа үстэй бид чинь нэг тийм үндсэн хуультай улс шүү дээ. Тэгэхээр энэ том асуудал дээр хэрвээ миний эрх ашиг энэ дээр хөндөгдөж байгаа бол миний ирээдүйн хүүхдийн эрх ашиг энэ дээр хөндөгдөж байгаа бол чи яагаад надад хэлээгүй юм бэ гэдэг бол заавал байх ёстой зүйл л дээ. Тэгээд энэ бол нэг юм хатуу одоо юм хаалттай байдлаар яваад байгаа нь бол үнэхээр санаа зовоож байгаа. Одоо нэгвэр хэлбэл нэг бүгдээрээ нэг өнгөрсөн борооны хойноос цуг нөмөрсөн нэг ийм л юм болох үе дээ. Тэр бороо нь бол өөрөө маш хортой юм үйл ажиллагаа болох үе. Тэгэхээр зүгээр хийн хоолоо дээр авч үзэх юм бол энэ дээр нэг миний харж байгаагаар хэрвээ Орос Хятад хоёр тохироод за явуулнаа Монголоор дамжаад ингээд энэ замаа тавина гэж ингээд тохироод нарийн ширээ юм юу яачих юм бол зүгээр маргааш нь наад хоёрын чинь төлөөлсөн улсууд ирээл цаасан дээр бичсэн энэ дээр гарын өсөг зургээл наад манай одоо дээр сууж байгаа, дор сууж байгаа шийдвэр гаргадаг барьдаг нөхдүүд тэгэл нөгөө хэдэн их хурлын гишүүдийн чинь зүгээр хэдэн талаас нь юу яагаад орно ямар ч эсэргүүцэх, ямар ч үг хэлэх, тайлбар тавих аргагүйгээр юм шийдчих магадгүй байхгүй. Тэгэхээр миний эхний байр суурь бол энэс хол байх нь зөвөө. Эндээ битээ оролцоо. Хэрвээ оролцох гэж байгаа бол улс төрийн хувьд наад зах нь үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр тэгээд улсын их хурл дээр ярьсан байх ёстой гэдэг нэг ийм байр суурь байгаа. Энэ ард иргэдэд нийт нь мэдээлэх хэрэгтэй. За ингээд үнэхээр хүчинд ороод энэ хоёр одоо нийлцсэн байхад бол Монгол бол тэндээс гарах түүнийг өөрөө шийдэх ийм одоо хувилбар бол зүгээр яг бодтой харах юм бол мэдээж байхгүй шүү дээ. Зүгээр одоо бол энэ хоёрын ярьж байгаа бол зүгээр Монголыг байхгүй юм шиг нөгөө талаас нь зүгээр Монголд нэг одоо нэг өөрийнх нь ашиг сонирхлыг төлөөлдөг ч юм уу байдаг нэг хэдэн хүнээ холлол түүгээрээ дамжуулаад нэг ажлын хэсэг мэсгч гэдэг юм уу юм байгуулаад тэгэл зүгээр нэг дундаа байж байгаа дундаа одоо ээлжилж ундаг хоньны мор шиг юмда нэг өв саяж өгөөл тэгэл хоёр талд нь эзэн суугаад тамхиад татал юм ярьж байгаатай л адилхан болчиход байгаа. Тэгэхээр ийм маягийн байдал байгаа. Тэгээд хамгийн гол нэг за ингээд явах боллоо ч гэдэг юм уу. Хэрвээ бид нар юун дээр бэлтгэлтэй байх ёстой. Нэгдүгээрт одоо шуурга болохоор бол болно. Тийм учраас наадах нь гэрээ даруулах хэрэгтэй. Тийм учраас за шуурга ингээд ороод ирэхээр бол бид өөдөөс нь юу ярих вэ гэдэг юм маш тодорхой ярьцсан байх ёстой. Тэгэхээр энэ олон улс гэдэг юм уу энэ янз бүрийн юмнаас харж байхад за эхлээ хийн хоолой газар дээгүүр чинь явах гэж байгаа бол дамжин өнгөрөх төлбөр гэж юм авдаг. За манайх ч яг төлбөр мөлбөр янз бүрийн юм шаардлагатай сүрхий. Тэр нэг транзит фи гэдэг байгаа. Тэгээд олон улсын жишгээр зүгээр авч үзэх юм бол нэг 1000 м куб одоо хийг 100 км явуулъя гэж бодъё л да. Тэгэхээр манай газар нутгаар энэ хийн хоолой гэдэг чинь нэг ойролцоогоор 950 км явахаар байгаа. Хойноос хилээр орж ирээд урагшаа гарахад. За тэр олон улсын жишгээр тэр 1000 м одоо 1000 м кубыг 100 км гэдэг ингээд үзэхээр 0.5 центээс 3 долларын хооронд үн гарч ирдэм байна. Тэгээд хамгийн бага үнээр газар дээгүүр нь хийгээ зөөж байгаа Оросын зөөж байгаа хийг хамгийн бага үн төлдөг орн бол Беларусь. Хамгийн доотлын үнийн төлж байгаа. Бараг л тэр 0.5 хавцаа байгаа. За Казахстан, Узбекистан гэдэг эдний газар дээгүүр явж байгаа янз бүрийн хийн хоолойны үнийг аваад үзэхээр тэр үн $20 20 цент. Тэгэхээр та нар бод за нэг 0.5-аас $3 гээд 950 км гээд ингээд аваад үзэхээр би зүгээр дунджаар авах юм бол за $1.50 гэж авч үзэх юм бол жилдээ хийн хоолой явуулснаас Монгол нэг $750 сая доллар орлох боломжтой. Энэнийг одоо ашиг машиг гэж хэлээч яг зүгээр ийм одоо дамжин өнгөрөх тээврийн дамжин өнгөрүүлэх тэр одоо төлбөр транзит фи.
За энэ дээр бас нэг юм болвол хийн хоолой ингээд тавилаа явлаа. Эн чинь байн урсаад байна гэж ерөөсөө тооцож болохгүй. Энэ дээр эрсдэл тооцох минимум гэж байдаг. Орос хятад хоёр муудад хятад нэг өдөр авах болчвол яах вэ? Тэр чинь каранта хаачвал яах вэ? Тэр хийн хоолой ашиглагдахгүй бол яах вэ? За тэр харилцааны асуудал. Дээрээс нь 3 дахь талын хориг ороод ирвэл яах вэ? Энэ хоёроос илүү давсан ашиг сонирхолтой ялангуяа аж ахуй нэгжүүд дээр хөв иргэдээр ингээл тэр дарга цэрэг явуулж байгаа хүмүүстээр нь хориг ороод ирвэл яах вэ? Secondary sanctions гэж айхтар хүчтэй юмыг одоо энэ Америкчин хэрэглээд гарцсан орон шүү дээ. Гэхдээ яг ийм тохиолдолд бол бүр тэр хий тавиулсан улсын авдаг минимум тогтдог. Энэнийг бол заавал шаардаж явах ёстой байдаг шүү. Тэгэхээр нийт одоо явах гэж байгаа хийний чинь үннээс одоо энэ тооцсон үнээс ойролцоогоор 30%-аар үргэлж одоо тооцсноо. Доошоо унахад зүгээр л зогсцсон байхад бид нар Монголын газар дээр тэр хийн хоолой байж байгаа юм бол 30%-ийн фи авч ийн гэж тооцох юм бол ойролцоогоор $250 сая жилдээ авах юм асуудал байна. Тэгэхээр наазах нь ийм юмад мэддэг энэнийг ярьдаг байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөөдөл чинь тийм штэ гэдэг ингээд та нар чинь бас юм хардсан юм уу гэдэг ингэх ба. За хоёр дахь нэг их гол юм болвол тухайн улс орны газар нутаг дээгүүр одоо тэр хийн хоолой явж байгаа болвол тэр улс орны авч хэрэглэх тэрхийг нь авч хэрэглэх эрх гэж байдаг. Манайх ч одоо нөгөө нэг нүүрсний гэрэмэрэн дээр яригдээд байгаа нөгөө их том хулгай дээр чинь яригдээд шүү дээ оптек гэрээ энэ тэргэл. Тэр оптек гэрээ гэдэг шиг одоо Монгол аваад хэрэглэх юм эрх одоо баг үнээр гэж байгаа. Хамгийн одоо сайн авж исэн орн бол хуучин хийн хоолой явж байхад Украины газар нутаг дээгүүр явдаг байснаас Украин 5% авдаг байсан юм лээ Европ руу гардаг хийнэ. Тэгэхээр Монгол миний харж байгаагаар за нэг 3% лавъя гэл ингээл ярил л. Тэгээд тэр явж байгаа юмнаас ингээд харах юм бол 1.5 сая куб метрийг бид одоо жилдээ авнаа гэдэг ч юм уу. Тэгээд ерөнхийдөө манай газар дээгүүр явж байгаа бид авж байгаа учраас хоёрын тохирсон үннээс Монгол бол хямд авах ёстой. За бид нар энэ Монголд ашиглах эндээс авахыг 30%-аар та нараас хямд авъя. Манайхны нэг бодоод байгаа бид нар яг нүүрсэн дээр цахилгаан дээр суурилсан эдийн засаг байгаа. Газан дээр суурилсан эдийн засаг гэдэг шал өөр ойлголт байдаг. Газтай улс орнуудад. Ард иргэдэн газ хэрэглэхээс ахуулаад аж ахуй нэгжүүд нь халуун дулаан хоол ундаа хийхээс ахуулаад ерөөсөө бүр газан дээр суурилсан эдийн засгийн тухай цоо шинэ ойлголт. Ийм цоо шинэ юм бол Монголд орж ирэх боломжтой. Үнэхээр зөв шийдэж чадвал. Тэгэхээр зүгээр үйлдвэрлэгтэл наазах нь газар төмөр хайлуулж болно, бордоо хийж болно. За ер нь шатах тослох материалтай одоо янз бүрийн юм шатааж болно. Бүр цахилгаан станц хүртэл байгуулж болно. Турбин ажилуулж болно. Ерөөсөө юу ч байж болно. Тэгэхээр энэ их явж байгаа хийнээс чинь за нэг 3% Монгол авнаа гэдэг. Манай Монгол ах дүүнэр яг авсан юмаа бүрэн хэрэгжилж чадахгүй бол тэрнийг тэр одоо хямдхан авсан үлдэж байгаа илүүдл гарч байгаа юмаа дахиад буцаагаал тэр одоо хоолоогоор нь урсгаал хятадаас мөнгө шууд авчдаг. За ийм юм бол энэ газын хоолой нутгаар намж байгаа улс орнуудын хувьд бол байдаг ийм одоо зүйл байгаа. За 3 дахь нэг юм байгаа. Хийн хоолой явж байхад тэр нэг дотоодын худалдан авалт гэдэг аливаа бүтээн байгуулалт гадны улс орнуудын одоо ийм хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт явж байхад тэгээд тэнд аж ахуй нэгжгээд ингээ гарах юм бол дотоодын худалдан авалтын асуудал гарч ирнэ. Миний одоо ойлгосноор сонсож байгаагаар Монголын газар нутаг дээр нэг 5 өргөх станц байх юм байна гэж харж байгаа. За энэ хийн хоолой гэдэг энэ нэг явж байгаа юм нь бол газрын хөрсний доор булах юм байгаа юм шиг байна. Яг газрын хөрсөн дээр нэг юм том хар турбаа тавиал тосно гожод байж идэг хийн савираад байж идэг тийм юм бол одоо байхгүй болцсон. Ерөнхийдөө манай хөрсөнд бол булахаар байгаа. Гэхдээ тэр хийн хоолойных нь ерөнхий диаметр нь одоо 1 м 40 см штэ. Тэгэхээр зарим бүр нэг намхан улсууд байдаг. Надаас ч намхан хүний л одоо өндөртөл зэрэгцэн гэсэн үг дээ. Тэгэхээр тийм том юм л одоо 950 км газар л болох гал байна л да. За тэрнийг тэгээд ажилуулна, тэр өргөх станцуудыг ажилуулна гэдэг бол асар өндөр эрчим хүчний асуудал гарч ирнэ. За энэнийг Монгол өөрөө бид нар одоо эрчим хүчнийхаа нөөцийг нэмэгдүүлээд энэнийг эрчим хүчийг бид
цахилгаанаа зарнаа гэл нөгөө оюу толгойд өгч явахдаа л уг нь ашиглалтанд ороод нэг 2-3 жилийн дараа ч үлээ Монголоос цахилгаанаа аваараа л гэсэн тэгэл 5 толгой дээр барихаасаа юу ягаал тэрэн дээрээ хэрэлдээл тэгэл цаашаа явж чадаагүй болсон шүү дээ. Ер нь ойролцоогоор нэг 500-аад мегаватт. Энэ бол асар өндөр шүү. Өнөөгийн Монголын хэрэгжилж байгаа хэрэгцээний бараг 3/1 гэсэн үг. Ер нь социализмын үед бидний социализм шилжигдэл нэг 500 мегаватт орчим байсан байх. За тэгээд ийм том одоо үйл ажиллагаан дээр аюулгүй байдлын бэкап станц гэж заавал байх ёстой. Энэ нь одоо Монголын асуудал байдаг. За энэ дээр тэр Монголоос одоо ажиллах хүч мөчгээл ярих шаардлагатай юмнууд их л бий. За ер нь энэ дээр нэг эрсдэл байгаа. Би бол шууд хэлэхэд цахилгаанаар хангана барина гэдэг юм дээр шууд Оросууд хэлэх байх. Гүшинский озероос юм одоо тэндээс ерөөсө хамгийн хямдын цахилгаанаа гүйлгэнэ. Танахны хангадаг гэж ямар юм байсан ингээл энэ юм бол шууд дарагдах байх. Гэхдээ энэнийг гаргаж тавьж одоо юу яах хэрэгтэй. Хэрвээ энэ дээр та нар тохирохгүй бол Монголын нутгаар явахгүй л гэж хэлэх нь шүү дээ. Зүгээр нэг юугаар л фижигнэл биднийг тэгэх гэж ингэх гэж ийм юм болох гэж гэснээс ийм бодтой аргумент гаргаж ирээд манай улсын сонирхол энэ байна хөө. Эдийн засгийн хувьд бид нар ингээд ярьлаа хурал дээрээ. Тэгээд энэ цахилгаанаар нь хангах юм шийдэхгүй бол тэгээд хийм хоолойч нь явахгүй шүү дээ манайхаар. Манай хил рүү орж ирэхгүй гэдэг ингэж л хэлэхэл ийм л юмыг л одоо би бас нэг талаас л хэлж байгаа. Нөгөө талаас шийдвэрлэхээр бол энийг ярих ёстой шүү гэж. За дөрөвдөх нэг чухал ярих ёстой санаа бол Монголд ижил бүтээгдэхүүн олдвол яах вэ? Монголд хий олдвол яах вэ? Одоо ч гэсэн та нар сонсож байгаа асар их хэмжээний хийн нөөц. Одоо тэр асар их нүүрсэн дотор ч нь бол тэр метаны хий тэр юмнууд бол зөндөө байгаа. Нүүрснээс маш их хэмжээний хий бас гаргаж авах боломжтой. За дээрэс нь одоо занар гэж одоо миний ойлгож байгаа shale oil гэдэг байгаа. Энэгээр бол одоо Америк бол асар өндөр. Нэлээд олон жилийн өмнө Америкийн их том хөрөнгө оруулалт одоо энэ shale oil Монгол руу орж ирэх гээл тэгэл баахан газар ус гээл нэг баахан бичиг өргөж барайл нэг манай нөгөө л нэг хэдэн юу яадаг юмнууд чинь зогсоосон. Тэрнээс айсан байсан бол тэр хөрөнгө оруулагч моруулагч бүр зүхтаад алга болсон байх. Одоо тэрнийг дахиж сонсохгүй байх. Асар их хэмжээний одоо ийм юм гаргах юм боломжууд биднэрт байгаа. Өөрийн одоо хийн асар их боломж бий. Зарим нь одоо тэр их нууруудын хотхор мотхорт хүртэл ерөөсөө маш их хэмжээний бараг л энэ арабын зарим орны одоо нөөцтэй ижлэх шахуул юм байна л гэж л ярьдаг юм байдаг. Тэгэхээр Монголоос юм гарах юм болвол бид нар энэ хийн хоолоогоос ч дамжуулаад шууд хятад руу зарнаа. За энэ дээрээ бас үн мөнгөнийхөө юмыг ярина. Яг энэнд зориулсан дэд бүтцтэй болёо. Нэгвэр хэлбэл Монголоос юм гарвал залгачаар нэг тийм турба одоо зүүрлж хэлэх юм бол нэг турба дээр нэг карант тавьчихсан юм байх нэ дээ. Тим юм барина. Тим юмыг одоо хийн дотроо. Ингэж ярина л гэж хэлэх хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд бүр энэнийг ярина гэхээс илүүтэй зарим улс орн болвол тухайн одоо эн чинь нөгөө манахаас гарах ижил тэнцүү бүтээгдэхүүн энэ бол өөрөө маш их өндөр эрсдэл. Ерөөсө хятад руу гаргахгүй. Ер нь Орос Монгол хоёрын хооронд нэг үндсэн одоо таарахгүй байх нэг сонирхол байдаг шүү дээ. Бидний зах зээл нэг хятад. Тэгээ биднээс гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүн гэдэг нь баялаг гэж яриад идэг. Тэр юм маань нэг байхгүй юу? Тэгээ нэг хүн даваач нэг мөнгөтэй нөхөр даваач зардаг учраас хоёр хүн одоо юм барьцсан гүйжсэнээс нэг нь бариад гүйх юм бол өндөр үнээр боломж үнээр зарна. Тэрний хажуугаар нь Монгол гүйж ороод байдаг. Тэгээ зардаг юм нь ижилхэн байдаг учраас бидний чинь бас харилцаан дээр гардаг хүндрлийн нэг энэ л дээ. Тэгэхээр энэ дээр ер нь Монгол ийм наад зах нь бүр газрын энэ газын хайгуул хийхэд жил бүр одоо биднэрт та нар нэг 50 сая доллар гаргаж өгчөө. 50 сая долларын санхүүжилт хийнэ гэдэг энэ одоо хийн компаниг ажилуулж байгаа аж ахуй нэгжээс ам аваад тэрнийгээ гэрээндээ тусгах ч юм уу. За энэ байхгүй бол одоо бид нар цаашаа явуулахад хэцүү болнооч гэдэг юм уу. За ийм нэг юм авах хэрэгтэй байгаа. За би ингээд та нар тоолоод сууж байгаа бах зарим нь хуруудараад одоо 5 дахь руугаа орж байна. 5 дахь нэг юмн дээр бол ер нь бол байдаг одоо энэ оюу толгой молгой энэ бусад том төслүүд дээр ч зарим нь сонссондоо энэ бүтээн байгуулалт хийж байгаа байгаль орчин энэ наад зах нь газарт нь одоо энэ хөрж хүргэж байгаа хүн ам байгаль орчин нийгэм тэр чинь тэгэл оршин суугаа газар хойноос орж ирэл 950 км явна гэдэг чинь бас л овоол их л газар бужигнуул нь ухан ер нь янз бүрийн болно штэ.
Энэ дээр шууд төлбөр нэгдэг. Зүгээр яг энэ юуг харж байхад би тэр тоон дээр дараа нь янз бүр байж болно. Би багыг хэлж ийн л гэж бодож байгаа. Наад зах нь л нэг 250 сая доллар нэг удаагийн авна гэдэг асуудал жишээлбэл ярих ёстой л болж байгаа. Энэ бол олон улсад энэ газ одоо хоолоо явж байгаа улс төр гардаг. Дээрээс нь кортези гэж хэлээд байдаг. Нэг тийм одоо талархсан тийм одоо үйлдэл бас үзүүлдэг. Зарим улс орнууд бол энэгээр асар том асуудал шийдүүлсэн байдаг. Бид нар одоо Орос Хятад хоёрын дарга нартай бид нар чинь суугаад гуруулаа уулздаг хүртэл механизм үүсгэсэн улс шүү дээ. Одоо эннийгээ ярих гэж л уг нь тийм механизм үүсгэсэн юм л да. Тэгээд юу гэж хэлэх вэхээр манахаар ингээд дамжуулаад ийм том асуудал шийдэж байгаа бол ер нь төмөр замаа давхарлаа. Энэ дээр одоо та хоёр тусалчих. Одоо хойноос орж ирж байгаа төмөр зам урдаас явж байгаа наад зах нь л эхний ээлжинд хойноос орж ирж байгаа нь дархан хүртэл хос төмөр замтай. Одоо урдаас явж байгаа нь урдаас явал сайн шанд дээр ирээл хос төмөр зам дуусчихвэл урдаас одоо нарийн төмөр зам сайн шанд дээр ирэх юм бол нөгөө ирээн чинь баг бүтнээрээ Монголд ороод ирэх боломжтой байхгүй. Тэр бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ бүх бизнес Монгол руу орж. Ерөөсөө ирээн хөгжөөд энэ Монгол юу ясангүй замын үүдгээл чинь гол юм тэр штэ. Манайхан цаашаа гарч 8 бараа бүх юма дараад байгаа учраас тэнд хөрөнгө оруул тэнд хүн амтан хоноол бүх одоо мөнгөний санхүүг үүгээд байгаа. Тэгэхээр наашаа оруулж ирдэг байх дээр л ярьсаар байгаа л олон жил тэгэл энэ улсууд ойлгуулах гэж чадаагүй. Яг ийм юмыг жишээлбэл шууд ярих хэрэгтэй. За бүр том юм яриа гэвэл одоо нэг хоёр талдаа 3 агнетэй ч юм уу 2 хөршөө холбосон одоо хурдны ийм одоо зам тавиулъя. Та нар чи маш хурдтай тавиулдаг улстай гэл. Ингээл ярмээр юм их байгаа шүү. Улаанбаатараас хар хорин хүртэл одоо хурдны төмөр зам тавьяач гэх юм уу. Ингээл ер нь ховд хүртэлч гэдэг юм уу. Энэ хоёроор хийлгэе гэж ярих. Энэ хоёроор за 100% биш юм гэхэд одоо яаж ярих юм байгаа. Ийм нэг хариу ийм юм ярьдаг ийм тохиолдлууд энэ олон улс янз бүрийн юмд бол байгаа. Наад зах нь энэнийг манай засгийн газар манай ажлын хэсэг нэг иймэрхүү 6 юм ярих гэж байгаа шүү гэд гаргаад тавьж чаддаг болох хэрэгтэй. Өнөөдөр би бол Монгол улсын нэг л иргэн. Гэхдээ яг надтай адилхан санаа зовж байгаа мянган иргэдийн дотор энээс ч илүү одоо юм үзээд гаргаад тавих хэлэх ийм сайн санаатай сайхан бодолтой улсууд байгаа. За нэгэнт энэ хийн хоолон асуудал гарч ирээд ингээд явж байгаа учраас 7 дахь юм бол энэ аюулгүй ажиллагааны баталгааны тухай асуудал үүд. Аюулгүй байдлыг хэн хариуцах вэ? За зарим нэг нөхдүүд бол ер нь л тэгээд манайхан хариуцсан штэ гэж гадны улс орн юм аюулгүй байдлыг хариуцсан цэрэг орууламж гэдэг юм уу? Цэрэгтэй цэрэггүй өнөөдөр бол технологи өндөр хөгжсөн энэнийг зүгээр байнгын камер бараг сансраас хараад одоо хүний ингэр дээр нэрээ бичсэн юмыг хүртэл уншдаг хэмжээнд сансрын технологи хөгжсөн штэ. Янз бүрээр шийдэж болно. Заавал нэг цэрэг цагдаа гэдэг юм байхгүй. Зүгээр энэ дээр Монгол бол өөрсдөө чадахгүй байж аюулгүй байдлыг чинь бид хариуцсан баталгаа гаргана энэ төр гэж гүөх хэрэггүй. Одоо тэр хийн хоолол болсон юм хойно нэг газараа гагнуур нь цоордог ч юм уу нэг газараа жоохон одоо хий гардаг ч юм уу гал гардаг ч юм уу дэлбэрдэг ч юм уу бохирдол үүсдэг ч юм уу янз бүрийн аюул гарч магадгүй. За бидэнд бол ер нь агцсан юм болно. Энэ дээр бид бол хариуцлага хүлээж болохгүй. Гэхдээ энэнийг технологийн чугамар хамгийн дэвшилтэд чугамар тэгээд тэр одоо цэргийн хувцастай хүн буу шийдэмтэй хүний мөр гаргахгүйгээр асуудлыг шийдэх бүрэн боломж бий. Энэ дээр ингээд юм гаргаад юмаа ярьдаг. За ингээ харахад ингээд урт ярих юм бол ийм болж байгаа юм. За нэг ийм 7 юм байна. За энэ 7 дээр ер нь ерөнхийдөө анхаарах хэрэгтэй. За би ерөөсөө хийж болохгүй нэг зүйлийг хэлье. Хийж болохгүй маш олон зүйл байгаа. Гэхдээ би нэгийг хэлье. Ер нь энэ оюу толгой дээр одоо бид нар чинь 34% авсан гэл манай улсууд тэр үед л одоо жагсаал янз бүрийн юм болж байхад уг нь бол 2004 онд бид нар засгийн газраа байгуулад оюу толгойн гэрээг манай засгийн газрын үед шийдэх гээд тэгээд уг нь тэр үед бараг шийдэх боломжтой байсан. Тэгээд тэр үед чинь би нөгөө эвслийн засгийн газар гээд нөгөө ардын намын шадар сайд эвслийн шайдууд гээд манай эрчим хүчний сайд нь ардын намын нэг юм байсан. Тэр орж ирээд одоо бид нар ерөөсөө наадуул чинь Монголоос сахилгааны хангана гэсэн чи одоо тэн дээр зөвшөөрөхгүй байна. Эхний ээлж нь Хятадаас авна гэдэг. Тэгээд тэрнээс болоод уг нь хойшилж исэн. Тэр үед бол гэрэмэрэний нөхцөл арай ч өөр байсан болов би бол тэр үед
улс төрийн бодлоо шууд зурх ёстой л гэж л бодож л байсан. За энэнийг хөгшин барьцааны яриагаар яхав. Ер нь тэр 34% энтер гэдэг бол альва улс оронд наадвал чи өөрсдөө гүйж орж ирээд манай тавьсан торонд орноо. Тэрний чи ерөөсөө энэ бусад том одоо энэ улс орнуудын юм дээр харахаар энэнийг бол нөгөө одоо тор траф одоо тэгэл солон одоо нэг л мундаг л одоо хобби эзэмшин гэж гүйж оронгууд нь өөдөөс нь юу гэж хэлдэг вэхээр наадвал чи бүр бэлэн схемтэй. Хөв эзэмших юм уу? Хэдийг эзэмших гэж байгаа. За хөрөнгө оруулалтынхаа 34%-ийг эзэмших юм уу? За тэгвэл 34% гаргачих. За энэ манахаар явах гэж байгаа замын энэ хийн хоолойны юм бол ер нь $8 тэрбум ч юм уу цаашаа янз бүрийн үн хэлбэл зүйл дээшээ өсөх болт юм шиг байгаа. Шууд одоо Монгол хувь эзэмшнэ гэл ингүүл наад Орос хятад хоёр чи ярьж байгаа л Монголын хувийг нэмчин 8 байсан юмыг шууд 13 болгоол. За тэрнийхээ одоо 4-5-ын танаар гаргадаа гэл ингэх баг. За ингэж л нэг баларх вэ. Одоо бид нар сургамж аммаар байна. Ингэж хүний тавьсан юм. Тэгээд энэ нэг хувь эзэмшнэ гэдэг юмны цаана юу үлддэг вэ гэхээр хизээч гүйцэгддэггүй өөр болоод хөвөрчдөг. Төлж барагддаггүй, гүйцэгддэггүй, байнгын хэрүүлтэй. Тэгээд ерөөсө хүний ингээд юунд өөрөө гүгээд орцсон, хүний урханд өөрөө гүгээд орцсон нэг ийм юм. Энэнийг бол нэг солон хөөлгөх арга, зэрэглээ хөөлгөх арга гэл улс орнууд өөрөө гүйж орж ирдэг гэл энэ бусад томоохон хэмжээний одоо юунуудаас би сүүлд ингээ харж яхад зөндөө байдгийм байна л. За нэг ийм балаа юм ярих вэ. Энэ компанид чинь хувь эзэмшнэ гэх вэ. Зүгээр миний чих сонссон зарим нэг юмар болвол хувь эзэмшнэ гэж монголоор хэлүүлнэ. Тэгээд энэ хүн баг тэрнийг гаргаж 50 эднэр ингэж хариуцна гэд наадвал ч баг схемээ ярьсан ч байгаа, ярьж ч байж магадгүй юм сураг тохирсон шүү. За ёстой нэг ч хувь эзэмшиж болохгүй, нэг ч зээл авч болохгүй. Монгол орж ирвэл зарим нь баг Монголын нутгаар явах гэж байгаа юм дээр Монгол зээл аваад тэгэл барчин үстэй. Бид хоёр бол харин хөнгөлтөө зээлийн өгчин шүү дээ гэж бүр өрөнд оруулаад. Бүр ингэж нэг алуулах үе дээ. Чадахгүй байж. Тэгэхээр ерөөсөө зээл авч болохгүй. Энэгээр бол одоо энэ нэг хүн биччихээн тусад нь хууль гаргах гэж бүр тусад нь энэ бол тусдаа бүр яг хууль гарах ёстой. Юун гэрээ. Хийн хоолой явахаар бол энэгээр саяын миний хэлсэн юмнуудыг оруулсан бүр хууль гарах ёстой. Тэгээ Монгол энэнийг хууль болгоод тэгээ тэр хуулиасаа үндсэлсэн 3 улсын гэрээ байгуулагдаад тэгээ Хятадын ардын их хурл, Оросын дуу, Монголын их хурлаар орж дахиад батлагдах ёстой шүү. За ийм л хэмжээний юм явахгүй бол за мөнч баларч мэдэндээ л гэж би энэ дээр бол маш их санаа зовж байна. Тэгээд яг энэ хийн хоолой явуулах нэг компани байгуулагдана. Тэгээд тэр компани байгуулахаар энэ Орос хятад нь орсон л байна гэж. Тэнд нэх олон хүн ороод бид нар оюу толгой дээр 3 хүн ордог барьдаг гэл ер нь хэднэрийн шийдэж байгаа юм гэж юу байна. Хэдэн мянган долларын цалин аваад тэгэл нэг юм сууж байгаа шүү дээ. Ер нь тийм хөгийн тэгээд хэд нар Монголын эрх ашгийг хамгаалж байгаа юм байхгүй. Зүгээр засгийн газар юу гэж хэлэх вэ гэхээр Монгол улс бол засгийн газараас бүрэн эрх төлөөлөгч танай компани дотор оруулнаа. Одоо тэр нь хэд ч байд, нэг ч байд юм уу, хоёр ч байд юм уу. Одоо манайхан ч нэг бет гэж нэрлээд бүрэн эрх төлөөлөгч тэгж нэрлээд бас гашаа байж тээ. Тэгээд Монгол улсын эрх ашгийг засгийн газар нь илэрхийлэн, засгийн газрын энэ байр суурийг илэрхийлэх нэг хүн танай компани дотор байна л гэхэд хангалттай. Тэгэл нэг хоолны сав тийшээ оруулсан дээр. За энээс илүү даахгүй байж нэг булуу хурааж нэг л аюул болохгүй. Зүгээр миний ойлгож байгаагаар бол энэ чиглэлийн компани нүр байгуулагдсан байгаа. Союз Восток гэдэг нэртэй компани бий гэсэн байх шүү. Монголд бүртгэлтэй аж ахуй нэгж байгуулсан. Одоогийн байдлаар 100% Оросын хөрөнгө оруулалттай. Одоо ингээд явна гэх юм бол хятадууд нэмж орж ирнэ. Тэгээд эднэр бол ерөнхийдөө тараас мараас нөгөө л бүхэл юмнуудаа тооцоод сууж байгаа гэж ойлгосон шүү. Энэний чи хариуцж үрээд ажиллаж байсан тэр янз бүрийн нэр устай улсууд байсан өөрсдөө та нар мэднэ үст. За энэ юмыг зүгээр ойрхон ингээд бодоход болвол за тэгээд сая энд нэг хүн бичиж Орос хятадын эрчим хүчний коридор гэдэг Монгол дээгүүр ингээ явлаа гэхэд ер нь би түрүүн хэлсэн шүү дээ 120 жил 100 жил гараагүй хамгийн том олон улс бол ерөөсө Монгол энэ явлаа гэхэд бол Монголыг нөгөө бие даасан ардчилсан энтер гэдэг статус бол ер нь хүндэрнэ. Өөрхийн энэ хоёрын дохиогоор явдаг. Гэхдээ хүнээс одоо та нар ингээд уулзахад бид чадахгүй тэгээд нэг ярьдаг юм нь хоёр хуваах гэж जैन тэгэх гэж जैन гэж ярьдаг биш.
ийм юм гэж сая миний хэлсэн шиг юм хэлээд өөдөөсөн сууж байгаа татгалзвал ийм үндслээрээ татгалзаж энэ дээр одоо бид нар тохирч чадсангүй штэ л гэж ярих ёстой юм да. Одоо миний эх орны нутгаар явах гэж байгаа, миний одоо улсын нутгаар л явах гэж байгаа л гэж манай төр засыг үжиж энэ дээр бодлогоо маш хурдан гаргамаар байх юм. Одоо хоёр талаас ч хойноос чинь ийм том зочин, ийм том эрсдэлтэй юм ингээд морин имэйлээд орж ирэхэд тун ойрхон болцсон байна да. Хоёр талаас нь. Тэгэхээр зүгээр энэ эрсдлийг бол бүрэн тооцох боломжгүй. Зүгээр Монголын түүх бол хэрвээ энэ хийн хоолой тавигдаад ингээд явах юм бол энэ хийн хоолой тавьснаас өмнө тавьснаас хойш гэж хоёр хуваагдах байх гэж би бодож байгаа. За түүнийг дагсан асар том юм гарна. За тэгээд барьцаанд нь ороод тэгээд ингээд яваад өгвээ. Тэгээд энэ дээр зүгээр одоо Монгол өнөөдөр уг нь судалж явах ёстой. Тэр хийн хоолой явж байхад ямар аюулгүй байдлын стандарт байдгийг энэ Европ бүхэл орны нутаг дээгүүр хийн хоолой явж байгаа. Нутаг дээгүүр нь байтугай далаа доогуурч явж байгаа. Усан доогуурч явж байгаа. Хөрсөнд орч байж байгаа. Бүхэл юм бий. Энэ бол нэг ганц Монгол тулгамдаад байгаа асуудал биш. Тэгэхээр дэлхий шийдсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр аюулгүй байдлын стандарт гэж ямар юм байдгийг, хамгаалалт нь ямар байдгийг, Европт ямар байдгийг, дэлхийн жишг ямар байдгийг, өндөр нь ямар байдгийг, муу нь ямар байдгийг, энэний чинь судалсан одоо энэ стратеги судалгааны хүрээлэн ингээл янз бүрийн юмнууд байгаа. Зөндөөн ажиллал хэдэн мянган хуудас материал бэлдэж байгаа байлгүй дээ л гэж би бодож шít. Тэгээ Монгол улсын засгийн газар өөрөө мэдэхгүй манай улс төрчид энэнийг мэддэг гэж нэг юм гэрээ мэрээ ярина гэж гүйж ордгийн. Энэ дээр гадны маш туршлагатай компани хөлсөлж авах хэрэгтэй. Ер нь тэр дотроо зардаг тэр хахуулын хэдэн төгрөгнөөс нэг жаахан юм гаргаад юу яхад асар чадaltaй компани орж ирээд тэгээд энэ гэрээ буруу болох юм бол дараа нь тэр аж ахуйн нэг хариуцлага хүлээж идэг байх хэвээр. Тэр компани өөрийнхөө нэр хүн дээр олон улсын арбитрийн шүүхэн дээр очиж идэг байх хэвээр байхгүй юу? Монгол улс биш. Тэгээд энэ явж байгаа юмн дээр Монголын эрх ашгийг одоо даах, зөвлөх, даатгалын компани ингээд янз бүрийн юмнууд бий. Бодвол энэ хийн хоолойтой холбоотой одоо дэлхий дээр нисэх онгоцтой холбоотой олон улсын байгууллагууд хууль дүрм ажилтдаг шиг хийн хоолойтой холбоотой юмнууд гарцсан байгаа байх. Та нар одоо ингээд ороод зүгээр л ChatGPT-гээс наазах нь асуухад гараад ирэх байх. Тэгэхээр энэ дээр эрх зүй хамгаалалт нь ямар байдгийг, Монгол шиг улс орн яаж өөрийгөө хамгаалдгийг гэдгийг л бүгдийг мэдмээр байгаа. Тэгэхээр энэнийг мэдхийн тулд энэ ярьж байгаа яриа ил болох хэрэгтэй. Бие биенийгээ бид нар одоо юу яах гэж айлгах гэж юм уу, эндээс нэг улс төрийн ашиг хонжоо авах гэж ингэдэг юм байж болохгүй. Тэгээ бидний зүгээр би өнөөдөр Монголын тухай ярьж байна. Бидний тэр одоо нөгөө цэцтийн зөвлөл гэдэг байгаа миний ордог дэлхийн тэр одоо мэрэгдийн юу гэдэг байгаа тэр тэнд байгаа 11 хүн бид нар энэнийг л ярьдаг. Улс орнд энэнийг зөвлөдөг. Би бол зүгээр өөрийнхөө улсын хувьд хандаад энэнийг хэлж байгаа. Энэ дээр ингэж ажиллах ёстой, мэдээлэл нь ил байх ёстой гэж ингэж бодож байгаа. Түүнээс биш нэг өдөр сэлсэн чинь л Монгол ингээл нэг гадны боолчл улс төр эдийн засаг аюулгүй байдал бүх юм нь энээс болоод орцсон байх вэ. Өнөөдөр одоо зарим нэг хөрөнгө оруулалт янз бүрийн юмнаас юу болов та нар мэдж байгаа шүү дээ. Эрдэнэтгээд үйлдвэр байгуулагдахад Монгол зөвлөлт 50% л байсан. Дараа нь арай гэж үдсээр байгаад ёстой ардчлалын аж шүү. Энэ бол 51% болсон. Дараа нь Монголд янз бүрийн арга хэрэгэлсээр байгаа 100% авчирсан. Энэний төлөө бид нар ямар их үн төлөв, ямар юм болов гэдгийг та нар мэдэн дээ тий. Тэгэхээр одоо бид нар дахиад ийм янз бүрийн хүндрэл ийм юмд гармааргүй байна. Бид нар сургамж авсан улсаа. Бид бол зуд үдсэн ухан юм байгаамаа гэдгээ ер нь хэлэх хэрэгтэй. Монгол бол энэ хоёрын хооронд бол нэлээд хэдэн удаа зуданд нэрвэгдсэн улсаа. Би бол зуд үдсэн ухан шүү гэж ингэж хандаж яхал ёстой юм байдгийг. Тэгээд өөрсдийнхөө эрх ашгийг тусгасан энэ гэрээнийхээ төсөл, саналынхаа төсөл дээр одоо ажиллаа гаргацсан байх ёстой. Ер нь манад орж ирж байгаа нэг юмны бусдын эрхшээлд орчоод байдаг нь хүний оруулж ирсэн текст баг өөр улсын нутагт өөр улсын өөр өрөөнд бичигдээд ороод ирсэн юмны орчуулгын нэг юм хагас дутуу хийгээл баталдаг болсон шүү дээ. Маш залхуу. Энэнийг өөрчлөх гэж олон удаа оролцсон. Одоо энэ өөрчлөгдөх ёстой. Ийм юмн дээр энэ алдаа гарч болохгүй. Эхлээд орж ирэхдээ наа чинь ийм арга байдгийг олон улсын гэрээ эрх зүйдээр үздэг шүү дээ. Эхлээд гэмгүү оруулдаг гэж байгаа. Их гэмгүү харагддаг гэж байгаа шүү дээ. Тэр нэг орж ирж байгаа гэрээ мэрэн ойлгомжгүй. Наад бол чинь эн чинь зүгээр бүр ихтэй сургууль дээр хүртэл ярьдаг шинжлэх ухаан байхгүй юу? Яаж хөөрхий Орос шиг орныг, Монгол шиг орныг одоо ашиглаж болох уу гэдгийг чинь ярьдаг. Эн чинь өөрөө шинжлэх ухаан шүү дээ.
Тэгээд энэгээр мэрэгшсэн энэний төлөө хэдэн саяын одоо бизнес хийгээ сууж байгаа компаниуд байж байгаа, улс орнууд байж байгаа. Дараа нь хоёр дахь юм орж ирэхэд тэр орны юмн дотор гэрээн дотор 30% нь муудаал ороод ирдэг гэж. Нөгөө залхуучин бол тэрнийг нээж чараагүй сууж байгаа байхгүй. Тэгээд 30% нь муудаад ороод ирдэг. Дараа нь 3 дахь одоо гэрээнийх нь төсөл нь ороод ирэхдээ 60% мууддаг. Дараа нь тэрэн дотор нь чи бол тэнэг гэж бичээд ороод ирдэг. Тэрний уншихгүй чи өөрөө гар ишг сурдаг. За нэг л ийм л юм болчих вэ дээ. Тэгэхээр юм болохоос өмнө юмнаас татгалзахаас өмнө үндэслэлтэй бас нэг юм ярих хэмжээнд байвал яасан бэ гэж сая Зайлшгүй боломж юу вэ? За боллоо. Зайлшгүй боломж юу вэ? Гүг би сая хэллээ шүү дээ. Зайлшгийг арга бол чи хөдөлмөрлөх хэрэгтэй шүү дээ. Тэгээ саяха болох хүчгүй байгаа. Өө тийм үү. За ингээ хийн хоолны тухай ингээд ярих гэж байна уу? Манайх бол ийм үндсэн үлдээ, ийм юу та. За нэг ийм 5 юм яри. Бидний санал ийм юу вэ? Тэгээ яг энэнийг авахгүй бол эн чинь одоо тэгээд их хурлаар батлагдахгүй нь байна штэ. Манайх энэгээр явахгүй нь байна штэ л гэж л ярьдаг л байхгүй. Тийм Арга бол тийм байдгийн. Түүнээс биш зүгээр нэг гараад нэг сошиал дээр хашгираад, гудамжинд гараад, туг бариад, хоёр талдаа хуваагдаад интернет бол ерөөсөө ч явахгүй. Түүгээр чинь дамжуулаад зүгээр тоглолчихно. тэр харагдаад байгаа нөхцөл байдал юу гэхээр одоо яг энэ төмөр зам дээр харагдаад байхгүй юу? Трансын зам дагуу транс газруудын Оросын мэдлэлд байдаг юм билээ л дээ. Тэгээд эн чинь одоо сая өнөөдөр юу гадаад байдал аюулгүй байдлын байнгын орон дээр төмөр замынхаа газруудыг зөвлөж чинь одоо баталгаажуулъя гэдээ манайх руу тэр зөвлөлт холбоот улсын үед хийсэн гэрээгээ барьж орж ирээд байж байгаа юм билээ л. Тэгээд гадаад байдал аюулгүй байдлын байнгын ороо хаачаад байгаа. Яг энэ ороод ирснээр дараа бол газрыг яг иймэрхүү маягаар л хуугаад хашчих юм бол бид яаж чадахгүй юм бэлээ л бас нэг нөхцөл Тийм байдал. шүү дээ. Социализмын үед хүртэл бид нар газараа алдаж байсан. Одоо Чингис хаанаас хойшоо байсан газар нутгаа харахад бол бид нар баг нэг 7-1 дээр нь л байгаа. Тэгэхээр гар бариад бугуу барина гэдэг шиг юм болоо шүү дээ. За ингээд товчхон одоо би бол сая ингээд нилээ ярьчлаа. Одоо нэмж асуух юунд асуугаад тэгээ би бас дараачийн ажлаа бодъё доо. За өөр асуулт юу вэ? Болдохоо асуугаараа. Би нэг асуулт асууж За. байна. Өнөөдөр ингээд жижиг улсуудын хувь заяа нүүб төр биш ерөөсөө энэ том гүрнүүдийн private буюу ингээд хувийн ийм хэлэлцэн дээр шийдэгдээд эхэлчлээ гэдэг нь ерөнхийдөө харагдаад эхэллээ л дээ тий. Тэгээд ийм том гүрнүүдийн дунд байгаа одоо Монголын хувьд бол ихэнхдээ ер нь дэлхийн түүхэнд бол нөгөө neutral буюу тий төвийг сагсан байдлаа үргэлж сахисаар ирсэн бол одоо ингээд олон туйлт ийм дэлхийн дэг журам тогтоод ирэхэд ийм жижиг улсуудад янз бүрийн маневр хийхдээ тэрнээс гарах ийм юунууд байдаг гэдэг байгаа байхгүй. Та тэгээд ер нь Монгол улсыг одоо дараагийн 20 жилд зөвхөн газар зүйн байрлалаараа биш одоо өөр юугаараа үнцэн хийж дэлхийд хэрэгтэй улс болж үлдэх ёстой гэдгийг харж байна. Та тэгээд одоо гаднаас нь ажиллаж байгаа тий удирдлагаар олон жил ажилласан ийм хүний хувьд дараагийн асуулт нь болохоор юу байна? Их гүрнүүдийн өрсөлдөөний дараагийн талбар нь одоо Тайван уу, Арктик уу эсвэл AI ертөнцөө таны бодлоор баярлалаа. За баярлалаа. Энэ юун дээр зүгээр олон асуулт асуулаа. Тэр нүүб гэдэг дээр нэг юм хэлэхэд ер нь аль юуг өөрчлөлт гэж нэрлэдэг? Юуг хувьсгал гэж нэрлэдэг? Яхаар бид нар ардчилсан хувьсгал гэдэг 90 оны тэр хөдөлгөөнийг нэрлэдэг ингээд ингэхээр түүний үр дүнд юу болсон бэ гэхээр үндсэн хууль өөрчлөгдсөн. Тэр үндсэн хуулиараа дамжаад Монгол бол цоо шин үнэлэмжтэй, цоо шин улс төр нийгэм, эдийн засаг, хүн ард одоо ингээд явдаг тэр дүрмийн үндсэн өөрчлөлт хийж байгаа. Тэгэхээр аливаа байгууллага дээр ч гэсэн чи том өөрчлөлт хийгвэл дүрмээ л өөрчилдөг. Улс гүрэн тийм, нүүбийн хэмжээнд ч тийм. Одоо 193 гишүүнтэй орно. Тэгэхээр ер нь яг нүүбийн дүрм батлагдж яхад нэг сони юм болсон байдаг. Одоо өнөөдөр ингээд ярихад жишээлбэл нүүбийн дүрм батлагдж яхад цөмийн зэвсэг гараагүйсэн. Хирошима дээр бөмбөг хаяагүйсэн байхгүй. Энэ Хирошима дээр бөмбөг хайчна гэдэг чинь ерөөсөө энэ хүн төрөлхтний түүхийг тодорхойлсон 20 дугаар зууны улс орон геополитикийг тодорхойлсон хамгийн том асуудал одоо тэн дээр гарч байгаа хүн төрөлхтөн шууд нүүр тулсан юм.
Одоо өнөөдөр үүнтэй харьцуулах хэмжээний юм бол мэдээж AI. Ер нь хиймэл оюун. Тэгэхээр хиймэл оюун гэдэг бол гэрлийн хурдаар тарж байгаа тэр оюун ухааныг одоо яах вэ гэдэг. Тэгээд тэр бүх юмыг өөрчлөх гэж байгаа ийм юмн дээр бид ямар байдалтай байх вэ? Би ер нь нэг юмыг хэлэх гээд байгаа. Жаахан мөнгө байдаг бол жаахан улсуудаа чөмгжүүлэх гэж жаахан ард түмнээ бодъё гэвэл одоо юм л хий гэвэл татврыг багасгаал, төрийг багасгаал, дарамтыг багасгаал, ард түмэн лүгөө очдог хэдэн төгрөгийг нэмэл хаяад авах хэрэгтэй. Яг нэг ийм том юм хийн, ийм том төсөл мөсөл нэг 10 хэд мэд гэдэг чинь эн чинь зүгээр галзуурал байсан шүү дээ нэг үе. Ерөөсөө чадахгүй байж л нэг л ийм баах юм. Тэгээ энэнийг дагаж шуурдаг. Хуучин бол нэг улаан туг дагаад социализмын материал техникийн бааз гэж шуураад исэн. Тэрэндээ одоо бид нар бүрэн хаширсан л баймаар. Гэтэл одоо бол нэгэнт ер нь миний харж байгаагаар би энэгээр өмнө ярьжсэн дараа нь бүр ярьж болно. Өмнө харж байгаагаар одоо зарим нь хэлчихэд байна. Одоо болж гин гэж хэлээд байна шүү дээ. Зарим нь бол 3 жилийн дотор, зарим нь 5 жил, 10 жил. Би ер нь энэ 10 жилийн дараагийн дэлхийн ертөнц бол шал өөр болно. За 20 жилийн дараагийн дэлхийн ертөнц бол өнөөдрийн таны мөлхөж байгаа хүүхэд насанд хүрээд ингээд их сургууль төгсөж байхад бол тэр хүний амьдрах үе бол бүр шал өөр бол. Тэгэхээр одоо бол уг нь ард түмний хүмүүсийнхээ боловсролыг жоохон бодоод мөнгө орлого тэр нэг өөрсдөө аятайхан өөрийнхөө амьдралыг аваад явчих тэр юмыг бодоод тэрлүү хандсан бодлого явуулаад боловсрал дээр нь жоохон бодлого явуулаад тэгээд ганц ч болов айлын хүүхэд гадагшаа яваад нүд үзээд юм үзээд нүд тайлаад ингээд явж идэгэл хүүхдээ боддог ирээдүгөө боддог улс орн бол тэгмээр л байгаа. Хэдэн төгрөг байвал энэ лүгэл хай. Түүнээс биш нөгөө хулгайчууд нь хулгайлж аваад тэгэл дээрээс нэг тийм том одоо төсөл хэрэгжүүлнэ гэж түүгээрээ дамжуулаад тэгэл хажуудахтайгаа хулгайлаад ингээл зараад идэг ийм л юм одоо нэг тийм хятадын одоо худалдааны төлөөлөгчийг ажилдаг нэг бол одоо аль нэг одоо том гүрний худалдаа аж үйлдвэрийн танхимын одоо төлөөлөгчийг ажилтдаг болмоор байгаа манай төрийнх. Одоо би л тэгж л сонсоод байна. Монголд бол одоо ер нь мэдэхгүй одоо манай урд талын хүмүүс л хамгийн их одоо төсөл хөтөлбөрийг авдаг хамгийн тэр хэдэн хорооллоор нь автсан хамгийн их болчиход байна гэсэн одоо үний юм уу удлаа юм уу? Энэ бол асар том санаа зовоох асуудал шүү. Тэгэхээр энэ монгол хүмүүс рүүгээ хандаж нэг жаахан тэр мега төслөд монголчууд тэр 3.5 сая хүн нэг үе би 2 сая Чингис сэрж гэн гэж одоо энэ чи 2008 оны цагаан сарын шинийн нэгэнд хэлжсэн их ч л одоо 2 сая л байсан ба шүү дээ. Ард түмэн маань. Одоо 3.5, 3.6 руу төгсөж байгаа. Сүүл жоохон юу нь буураад байгаа төрөлт. Тэгэхээр 3.5 сая мега төсөл Монголд байна. Тэр лүгээл хий. Тэр лүгээл нэг хэдэн төгрөгөө заруулзаа. Тэр лүгээл баялгаа явуул. Тэдэндээ л ажиллах, амьдрах, амьсгалах орчны нэг жаахан нэгээл өг. Тэгээд болоо. Бусад чадахгүй юм руугаа орж ингэж их өрөнд орж барьцаанд орж ингэх юм бол нүгэл болно л гэж хэлээ да. За яг хөө за тэр нүүб дээр бидний нэг ажиллаж байгаа одоо бид нар энэ нүүбийн чартер гэж яригдаад байгаа тэр хуулийг л өөрчлөхийн тухай бүр ажлын хэсэг гараад нүүбийн чартерыг яаж өөрчлөх үү гэж манай үндсэн хуульд байдаг шиг нүүбийн чартерт өөрчлөлт хийвэл ингэж өөрчлөнө гэдэг янз бүрийн хаалтууд байдаг. Нөгөө 5 аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн улсууд орнуудын хийдэг хаалтууд бий. Маш их олон юм байгаа. Олон өнцгөөс нь үзэж байна. Цааш таач үзсээр байх болно. Бид нар бол энэ нэг дэлхийн дэг журам гэж энэ 2 сая ярьлаа гэдэг. Энэ хоёр нэг яриад байх тэр шинээр тогтоод байх юм байхгүй. Нүүбийн чартерыг бүрэн хэмжээгээр нэггээр хэлвэл нүүбийн үндсэн хуулийг өөрчлөх юм бол тэр жинхэнэ дэлхийн шин дэг журам болно. Тэрний ажлын хэсэг түүнийг одоо бид нэг ажлынхаа чиглэл болгоод ажиллаж байгаа. Одоо саяхан Лондонд уулзлаа, сая Африкт сууж энэ тухай нэлээ ярьлаа. Тэгээд иймэрхүү л байдалтай байна. За тэр Тайван, Арктик гэдэг энэ тэр бол яг вэ байж л байдаг асуудал. Ер нь бол хамгийн их өндөр хөгжилтэй юмаа шийдсэн улс оронд ч гэсэн та нар яваад очихоор пөөх манай улс чинь болох юм байлаа гэсэн юм яриа сууж байгаа. Дэлхий дээр ч юм байна. Уг нь бол болж байгаа талын юмны сайн талыг хараад ингээд явах юм бол шийдэл талыг хараад явах юм бол бас боломжууд бий. Нэх бүх юм болохоо байдсан ч юм байхгүй. За. Тэр Монголын бүтээсэн үнэт зүйл гэдэг харин би тэрнийг хэлчихье гэж. Ер нь сүүлийн 30 гаруй жил Монголд ганц л бүтээсэн үнэт зүйл бол ер нь монголчууд эрх чөлөөтэй нэг бие даасан
улс орон гэдэг нэг л ийм л ганц л үнэт зүйлийг л бид нар тал талаас нь зүйлгээл амьдралаа тавих гэл явсан шүү дээ. Ер нь бүтээгэл гэж явсан да тэр 80-аад оны сүүлч 90-аад оны ихээр тэрнээс өмнө хүмүүс яаж амьдарч ямар эрх чөлөөтэй вэ? Эрх чөлөөний утгаар нь би хэлж байна. Сумаас сумын хооронд зам явах виз авдаг хүртэл одоо тэгэл хачин хэцүү юм байсан да. Тэгээд тэрнээс өнөөдөр ямар хэмжээнд бид хүрчв. Зарим нь тэгээ ардчил нэг өөрөө хүрээд ирсэн юм шиг ярьдгийг өөрөө хүрээд ирдэг бол хойд солонгост хүрээд ирэхгүй яасан. Хятад хүрээд ирэхгүй яасан. Оросд хүрээд ирэхгүй яасан. Бивийн алал шороонд булаад сууж байгаа үстэй. Ер нь бол над болчихно. Тэгэхэд бол Монгол бас нэг өөртөө гараад юу яагаад яриад ажиллаад энэний чинь авчралцхийн тулд явах гэж бас л их юм хийсэн дээ. Энэ тухай ярил одоо их олон юм ярина. За. ийм нэг юм. За одоо ингэ хэдүүлээ. За би нэг 20 минут л ярий. За. Маш товчоо суугаарай. За. Өдөө анх хизээ уулзсан нэ гэж нүүр тулуулсан. Тэгээ 2004 онд байна уу та. Анхаа хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтаар Москвад баг уулзсан баг. Тэгээ бүгдэнтэй бол ингээд энэ хоёр хүний ер нь одоо юу гэдэг хүн талаас нь ямар хүмүүс тань санагдсан бэ гэж нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт юу энэ 92 он зүйл холбоотоос задарснаас хойш ерөнхийдөө Оросын хөрөнгө оруулалт юм уу? Янз бүрийн сонирхолт Монголд бол бараг байхгүйтэй адилхан болж ирж байгаа тийм. Тэгэхээр энэ Монголыг бараг баг багаар хүлээлгэж өгöd байгаа юм шүү ер нь. Одоо энэ шинэ орсуудын бодлого тийм юм шүү гэж хараад байгаа. Энэ талаар таны бодол юу вэ? За Си Жинпин дарагтаа би за өмнө нь ерөнхийлөгч байхдаа анх таарж исэн тэр чинь одоо юунд оролцлоо. За нэг хамгийн тод санаж байгаа юм бол Шанхайд экспо гэж олон улсын экспо болдог. Тэвний нээлтэнд оролцоод тэгээд нэг том ойд ороод тэгээд юу яхад миний хажуу талд зүүн гар талд Ху Жинтао дарга, баруун гар талд Си Жинпин дарга сууж би дунд нь сууж таарж илээ. Тэгээд Си Жинпин гэдэг хүн бол Хятад улсын дэд ерөнхийлөгч байсан. Тэгээд Ху Жинтао даргын цаат талд нь Саркози суугаад бид нар тэгээд юм үзэж тэнд үгсэлж ирсэн. За анхны юм бол тэр байна. Ер нь зүгээр хэдэн удаа уулзсан байвал хоёулантай нь би нэг гар барьсан, догсон барьсан одоо энэнийг тоолоод ингээд юу яах нэг 60 орчим удаа уулзсан. Ер нь нэг хоёулантай нэг 30 орчим удаа л уулзсан байх. Таарлцсан гэж хэлж болно шүү дээ. Ер нь Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт гэхэд жишээлбэл 8 жилд 8 яг суугаад уулзж байгаа том уулзалт. За хоёр талын айлчлал олон улсын арга хэмжээнүүдээр орж байгаа юмнууд гээд ингээд аваад үзэхээр ерөнхийдөө тийм нэг удаа Хятадын гадаад яамны гаргасан тоо байсан шүү. Манай хоёр орны ерөнхийлөгч энэ жил 13 удаа одоо таарлаа, уулзалтлаа гэж. Тэр бол асар өндөр тоо л доо. Тийм хэмжээнд бид нар харилцаж юмаа ярьж явдаг. Энэ хоёр хүний хөв хүнийхэн тухай надад хэлэх одоо тийм муу дүгнэлт гэдэг юм тийм юм ерөөсөө байхгүй. Би аль алинд нь маш хүндэтгэлтэй ханддаг, өөрсдийн арга барилтай, өөрсдийн үнэт зүйлтэй, өөрийнхөө их орон ард түмэндээ хайртай ийм л улсууд байгаа явдаг. Тэгээд энэ хүмүүстэй бол ингээд хамтарч ажиллаад явж исэн хамгийн сүүлчийн уулзалтаач би тодорхой санаж байна. Яг хоёулангийнх нь бунд суугаад ингээд яриад ингээд сайхан харилцлаа, ажиллаа. Одоо нэг сар орчмын дараа би ингээд ажиллаа өгнө гэд ингээд сайхан ондог тулгаад яриад ингээд уулзаад дараа нь ингэж уулзъя гэд хүртэл ингээд яриад төвлөлдөө салсан ийм л улсууд юм байгаа. Зүгээр Оросын хөрөнгө оруулалт гэдэг дээр яг уучраа олохгүй тэгээ санхүү мөнгөний асуудал байдаг виз. Тэгээд ер нь яг бизнесээ хийдэг арга барил энэ төр гэдэг нь өөр юм л да. Нэг олигархууд ч гэдэг юм уу заавал нэг тийм төрмгий булааж авах илүү одоо нэг Монголч нэг хардаг үздэг тэрний хүмүүсийн нэг тарих сэтгэхгүй айл түүхийн үеэс тогтцсон нэг тэр талын юм байгаа. Тэн дээрээ харилцаад өнөөдөр Монголч их өөр болсон, Оросч их өөр болсон. Энэ онцлогуудаа хараад ингээд ярихаар бол олон орон зай, олон боломжууд бол байгаа. Байх нь бий.
Зүгээр одоо бол бас бид нар нэг л бүх юмд хятад гээл одоо энэ янз бүрийн төсөл тендер гэдэг юмар л дамжиж орж ирээд байгаа болохоос биш. Яг үнэндээ бол Монголд яг хятадын хөрөнгө оруулалт юу вэ гэхээр нэг үе ер нь нөгөө тамсагт байдаг газрын тосонд хийсэн хөрөнгө оруулалтаас өөр бараг хэлчихээр юм олддгүй л байсан шүү дээ. Та нар нэг боддоо зүгээр нэг төсөл хөтөлбөр нэг зам мамч гэдэг юм уу тэр чинь бол хөрөнгө оруулалтын тухай асуудал биш шүү дээ. Тендер одоо худалдан авалт гүйцэтгэлийн тухай юм байгаа байх. Тэгэхээр хоёр талтайгаа ингэж харилцаад өнөөдрийн төвшөнд нэг юм хүрээд ингэж явж байгаа. Тэгээд нэг юм бол яг хөө бид нар уг нь явах тусам 90 онд гэдэг юм уу 90 хэдэн онд бид нар алдаа гаргаж байсан бол бидний дараа гарч ирсэн 2000 оны улсууд арай дээр явах ёстой байсан. Бүрэлд ордчих шиг болсон. 2004-5 онд бид нар алдаа гаргасан бол тэр үеийн дараа гарч ирсэн хүн их л дээшлүүлэх байсан. Бүрэлд ордуулчих шиг болсон. 2008-9 онд бас л ордоод байгаа. Тэгэл ингээл цаашаа явах тусам өөр юм гарч ирэх тусамд ордоолох юм. Тэгэл манайхан яах вэ? Өмнөхөө л муу хэлээл энэ муу байсан гэдэг юм. Би за муу байсан гэдэг одоо тэр бие өмөрөх биш. Тэгээд бодоход миний энэ гаргаж ирсэн намайг муу гэдэг энэ юм энэ хүнд автах ёсгүй шүү дээ гэхээр бүрэл 7 дор ямар тал одоо нэрэ их орныг мань үнэхээр энэ эдийн засаг энэ хүмүүсийн сэтгэхгүй нь байж байгаа бүх юмыг жорлон болголоо гэж хэлж байгаа. Ингээл ерөөсөд хэрнээсээ хэтрэхгүй л болоод байх юм. Уг нь бол дараагийн үе нь гарч ирлээ, дараагийн одоо улсууд нь гарч ирлээ гэхээр л арай жоохон чангараад өмнөх амжилт ололтоо байсан болвол нэмэл алдаа дутагдлаа хасаал тэндээсээ сургамж аваад гоё л явах ёстой доо. Өнөөдөр манай улс төр бол тэгж явж гин гэж би үүндээ хэлж чадахгүй. Тэгэхээр зүгээр бид нар Орос хятад хоёр дээр ямар ч тохиолдолд одоо тийм ярих болгоомжлох харилцагтаа анхаарах юм зөндөөл байгаа. Хамгийн түрүүн буруу өгтөө өөрсдөө л бид буруу өгөх ёстой. Бидний буруу өөрсдөө буруу өгч өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй шүү дээ. Өөрсдөө гэрийн даалгавраа хийгээд саяхан хэлдэг шиг л наад зах нь энэ хоёр суугаад хийн хоолны тухай ярьж шүү. Энэ дээр чин манайх яавал зүгээр үгэл хүн бүхэн л дэвтэр дээрээ юм бичиж байгаа байлгүй дээ л гэж би бодоод байгаа шүү дээ. За дараач асуулт. Байна уу? Энэ миний микрофон агчуу. Бэн. За. Одоо тэгээд жижиг улсуудаа дээрлэгдэг шинэ жишгүүд орчиж байгаа шүү дээ. Тэгээд Монголын талаар мөрөөс адгасаад яриад байна шүү дээ. Сая Путин хятад очихын өмнө Оросын мэдээллүүдээр тавьж байгаа нь Сибирига Монгол улсыг одоо өөрийнхөө нэг тосгоноор явуулж байгаа хэтэл яриад байна шүү дээ. Тэгэхээр одоо бид ийм нөхцөл байдал руу орцсон байна. Тэгэхээр цаашаа таны ярьсан шиг хамгаалах улс төрийн алхам хийх хүн тунд одоо харагдахгүй л юм да. Дээрлэхүүлэхгүй гэвэл одоо ажиллаа хий хой. Дээрлэхүүлэхгүй гэвэл юмаа хийх хэрэгтэй. Энэ юмаа ярих хэрэгтэй. Энэ юмыг ярих гэж наад улсууд чинь цалин аваа сууж байгаа шүү дээ. Ийм үүрэгтэй. Ийм хуультай. За. Бид өөрсдөө ажил хийх хэрэгтэй. Тэр хоёр хүн хоорондоо юу ярьж байна? Тэр хоёр дарга хоорондоо уулзаад юу ярьж байна? Эрх ашиг нь юу байна, тийм ээ? Тэдний одоо ярьж байгааг сонсоод энэ бид нэр эмоц юм уу, реакц үзүүлээд суух биш. Бид өөрсдөө суугаад тэгээд эндээс одоо ингээд асуудал ороод ирвэл юу хийж явах вэ гэдгээ ярих ёстой байхгүй. Тэгээд миний одоо тим юм хийгээгүй бол өнөөдөр миний ярьсныг сонсоорой. За. Хариултын өглөө. Өөртөө ярих хэрэггүй бол барьцаар бичээд байгаа юм биш үү? Тэрс юу л дуурдгүй юу л Тэгвэл тэгээд ард түмэн ярих хэрэгтэй шүү дээ. Та нар бид нар байж шүү дээ. Тэгээ би ярьж гин гэдэг чинь бас нэг чулуу хүн ярьж гин гэсэн үг шүү дээ. бодлого нь тодорхой биш хаг юу болж байгаа ч юм гэдэг. Хамгийн гол нь бодлого тодорхой биш юу болж байгааг нь мэддэхгүй дээ биш. Мэдээд ард талд нь ажлын хэсэгч гэдэг юм уу нэг юм байгуулсан тэнд нь зуучлаад
тэдний хэлснээр цаас үзгийн бэлдээд лобби гэдэг юм уу юмын бэлдээд тороол ажилуулад одоо энэ тороол гэдэг юм чинь би нэг цахим шулам гэж нэрлээ тэрнийг товчлоод цулам гэж нэрлэдэг байсан шүү дээ. Цулам ажилуулад хэдэн мянгаар нь цулам ажилуулад ингээд энэ чиглэлийн тэр нэг юмнууд чи яваад ах шиг байна шүү. Тэгэхээр өнөөдрийн ярьж байгаа юм бол зүгээр л би иргэддээ хандаж тэгээд энэ төрд ажиллаж байгаа хариуцлагатай бас зүрх сэтгэлтэй улсууд олоод мэдээд сонсон. Тэгээд хой сэрээрээ энд нэг юм яригдлаа шүү гэж. Тэгээс түрүүн би тэр ярьсан тэр өөрсдийнх нь хөтөлбөрт орсон зүйлүүдээс хүртэл санаа аваад наад улсуудчин болвол зүгээр хамтарч суугаад Монголын тухай байтугай дэлхийн дэг журмыг өөрчлөх тухай тунхаглал гаргаа сууж штэ. Хажуудан байгаа хөрш оронтой харилцах загвар гэдэг юм яриа сууж штэ. За Одоо дотроо өөрсдөө иргэдийнхэн тархийг угааж талзуулах болоод ингээд гадшаа ямар ч юм байхгүй л очих шиг боллоо шүү дээ. Хадаагийн хэлдэг бол маш зөв. Миний бодлоор бол энэ Монголын мэдэхгүй энэ сүүлийн 40 жилд учирсан хамгийн том гам шиг бол энэ монголчуудын оюун санааг хордуулсан. Энэнийг зохион байгуулалтаагаар нэг 15 телевиз тавиад 7 хоног 2 сар ингээд нүдээд тэгээд тэр телевизээр үзүүлж байгаа, яриулж байгаа хүмүүсийн хүртэл нь аль хүртлээ бид нар унсан бэ? Тэрнийг суугаад сонсох хүртлээ бидний энэ оюун санаа энэ юм хордсон шүү. Тэгэхээр энэ ер нь бол хүн гэдэг амьтан хэдийд аливаа улс орон хэдийд бие даасан байдалтай байдаг вэ гэвэл хүмүүсээрээ дамжиж бие даасан байдалтай байна. Хүмүүсээрээ дамжиж бие даасан байдалтай байна гэж чи юу хэлж яах вэ гэвэл хүмүүсийн оюун санаа бие даасан байх ёстой. Оюун санаа бие даасан байхын тулд оюун санаа нь эрх чөлөөтэй цэвэрхэн байх ёстой. Тэр нь ингээд хордсон, тэрнийг ингээд бодлогоор хордуулсан. Тэгээд тэрнийг ингээд хар тамхи шиг хүлээж авдаг, тэрэндээ донтдог, тийм хэрүүлд донтдог, тийм арчаагүй юмд итгэдэг болцсон байх юм бол энэ улс орны чинь хамгаалалт тэр одоо нэг дархлаа гэдэг юм нь алга болж байгаа. Тэр улс үндэсний дархлааг алга болгоё гэвэл хаана алга болгох вэ? Булчинд нь тариа тарих биш, тархинд нь тэр оюун бодлыг суулгах тухай асуудал шүү дээ. Тэгэхээр энэ юмыг зохион байгуулалтаагаар засгийн газар нь зохион байгуулалтаар түүнийг тэргүүлээд ингээд ажиллаж байгаад хийлээ шүү дээ. Энэ довтлогоо бол өнөөдөр үргэлжилж байна. Нэггээр хэлбэл одоо 3 сонгуул дараалаад хар тамхи татчихсан хүн бол 10 жил одоо татчихсан хүн бол гарна гэж бараг байхгүй. Тэрний чинь 1 удаа, 2 удаа, 3 дахь удаагаас ороод хэрэглээд эхлэхэд бараг донтдгийн гээ үстэй. Тэгэхэд 10 жил 3650 хоног энэгээр угаалгацсан хүн бол хөөхий тэгэлгүй яд юм бэ. Тийм байдалтай байгаа. Тийм учраас бид нар нөгөө талд нь бас ингэж ярьж хэлж явах ёстой. Үнэхээр Монгол үндэсний доройтол энд учруулж байгаа хамгийн том гайхамшиг бол оюун санаа. Хүн оюун санаагаараа эрүүл байвал үндэстэн оюун санаагаараа эрүүл байна. Хүн оюун санаагаараа бие даасан байвал үндэстэн бие даасан байна. Тэ. Ерөөсөө л үндсэн асуудал бол энэ шүү. Тэгэхээр энэ оюун санааг бол аллаа. Тэгээд өнөөдөр тэр их хурал дээр би бол их хурал дээр ороод тэр нэг зарим нэг том асуудал яригдахад өмнөх өдөр нь ороод сонсоод ингээд юу яхад их хурлын гишүүдийн уулзж байгаа ярьж байгаа гишүүдийн 70% нь энэ хийсэн юм зөв маш чухал гэл маргааш нь нэг муухай яриа зүгээр л нэг хүн орж ирээд яриад нэг юм харуулдаг ч юм уу худлаа им жүжиг тоглохтол тэр хүмүүсийн оюун санаа 70% эргэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүний оюун санаа гэдэг чинь ямар эмзэгхэн, ямар үнэхээр хайрлж хандмаар идвэ. Тэгэхгүй энэ чи өдөр бүхэн шороогоор булаад байхаар өдөр бүхэн муу муухай одоо өтгөн шингэнээр булаад байхаар чи ерөөсөө энэ чинь эрүүл байх ямар ч боломжгүй юм бэл. Ер нь Монголын энэ 40 жилийн сүүлийн нэг 10 жил хийгдсэн юм ялангуяа сонгуул нэртэй юмны үеэр бол энэ оюун санааг алдаг. Бид нар чинь нэг наадмаа хийгээд нэг монголоороо баярал бахархлаа гэдэг энэ бидний дархлаа болж гэнэ нэг тариа тариулсан юм шиг боллоо цагаан сараа хийгээд инхээр нэрээ бид нар чинь нэг монгол юм байна шүү дээ гэх тийм ээ 12 сарын 29-нд нэг үндэсний эрх чөлөөнийхөө хөдөлгөөний тухай ярихаараа сүрхий сэргээд тэгээд нөгөө монгол бахархлын өдрөө тэмдэглэх болохоор үгүй тийм юм гээд өвгдээдсээ ярьдаг. Тэр чинь л одоо вакцин л байгаа юм л та. Тэгэхдээ жилд нэг 4 удаа л сэрдэг. Тэгэл бусд үедээ л өөр юмар тариулж идэг бол тэгээ тэр бие махбод одоо өттэй байх боломжгүй.
Гэтэл эрүүл хүн бол сонсоод үнэхээр хүлээж авмааргүй байгаа юмыг зүгээр нүднэгөөлөрцөн хараад тэгсэн мөртлөө алга ташаа сууж идэгэл ийм л болчих юм болвол хүмүүсийн маань олонх нь ард түмэн за ирээдүй залуучууд ялангуяа ийм юм болвол за тэгэл ер нь ирээдүй үгүй шүү дээ. Тэгэхээр энэ хамгийн том аюул энэ шүү. Тэгэхээр энэ улс орныг хордуулах ер нь тэр коммунизм орж ирсэн чинь тэр оюун санаагаар л дамжиж орж ирсэн шүү. Тэр үзэл санаа гэдэг чинь л ерөөсөө л хүний тарих руу 70 жил тэр үзэл санааг шахаж ээж хийж ээж бид нар чинь ингээд энэ улс орныг дагаад явна. Бүр бараг захидал бичээд танаа орны дагуул болъё гэдэг гүүх хүртлээ нөгөө манкурт боол болно гэдэг шиг тийм байсан шүү дээ. Ерөөсөө бүрэлдэхүүнд нь орчиг үүгээд орчий гэж хүртэл одоо ярьдаг. Тийм хэмжээнд хүрсэн тэгтэн тэрнийг хүлээгээд авдаг ярьдаг л ийм л улс орн байлаа ш. Тэгээ хүн харчаад нар мандаж яах гэж ойлгодог. Гэгэн нар гарлаа, хойноос урдаас юу яалаа гэд ингээд залбирдаг, инкри хайрт гээд одоо улс төрийн намыг одоо яриад очиод тэрвэрч үнсдэг, туг мөг үнсэдгүй гэдэл байсан ш. Тийм бала болгох хэмжээнд хүргэсэн шүү. Энэ бол оюун санаагаар дамжуулж хийж байгаа. Өнөөдрийн тэр оюун санаагаар дамжуулж хийж байгаа тэр коммунизмтэй зүйрлэх хүч тийм хэмжээний хордуулгыг сүүлийн энэ хэдэн жил бол хангалттай хийлээ. Ер нь тэгээд үндэснийг устгах гэвэл оюун санааг нь л устгах хордуулах юм байна л шүү. За сүүлчийн 2 асуулт аваад дуусгая. За асуудал болчихсоор асуура. Асууж болох уу? Та нөгөө юу газар хөвчлөлт яг ямар үүрэг оролцоотой оролцсон юм бэ? Тэгээд одоо ер нь энэ хэр зөв шийдвэр болсон гэж үздэг вэ? Ер нь бол ховчлохгүй гэдэг ч юм уу тэн дээр одоо буруу зөв гэж ярих шаардлагагүй байгаа. Яг тэрнийг ямар аргаар хийвэл гэдэг юм ба. Монгол улсын хувьд нэг 2-3хан дэлхийн улс орнуудтай харьцуулахад одоо байхгүй гэдэг юм уу 2-3хан хосгүй зүйлүүд байдаг. Монгол бол дэлхий дээр хамгийн одоо сэлгүү гэдэг юм уу? Одоо 1 квадрат метр газар нутагт хамгийн цөөн хүн оногддог. Нэг үе чи одоо 1 км квадрат одоо 1 км квадрат метрт 2 хүн оногддог ч гэж ярьдаг л байлаа. За одоо 2.5 3 ч гэдэг юм. За нэг ийм нэг тэгэхээр энэ бол байж байгаараа. Энийг би одоо яриад дуусчихъя. Энэ бол айгүй том асуудал. Миний хувьд бол Монгол улсын иргэн шүү. Өөр тэр иргэний харьяалтай өөр иргэн мэргэн гэдэг янз бүр юм биш. Монгол улсын иргэн газараа өмчлөх хэрэгтэй байх хэрэгтэй, өмчлөдөг байх хэрэгтэй. Газар нь Монгол улсын иргэний баялаг болох хэрэгтэй. Үнэхээр Монгол улс баян юм бол тэр нь иргэний баялаг болох ёстой. Яг үндэ энэ тэнд гарсан нэг уурхаа баялаг ард түмэнд очно гэж ингэж популизм хийх биш. Гიშгэж яваа тэр гэрээ дээр нь барьсан байгаа тэр хашааны газар тэгээ түүнээсээ цаашаа аж ахуй эрхэлдэг тэр тариа тэрдэг одоо юу гэдэг тэр газар нутгийн тэр эзэмшил хөвчлөл гэл тэгэл өөрийн нэг юмтай болохтол тэн дээр нэг бан завчраа хийсэн ч гэсэн өөрийнх нь өмч хөрөнгө болоо түүгээрээ дамжуулаад тэрнийгээ бүртгэлжүүлээд баталгаажуулаад түүгээрээ дамжуулаад зээл аваад түүгээрээ дамжуулаад өөрийнхөө амьдралыг өөдөн татаад явдаг. А тэн дээр хэрвээ гадны хүнд худалддаг юм уу янз бүрийн болох юм бол тэр эрхэн шууд алга болж идэг ч юм уу те. А гэхдээ хуулинд заасан тийм үндэслэлээр түүнийгээ хийвэл тэр хүндний өөрт нь орлого болоод явдаг. Тэр бүх зүйлүүдийг наривчл зохицуулж өгөх хэрэгтэй. Энэ асуудлыг одоо бол ярих цаг болцсон. А гэтэл энэ өргөн уудам энэ газар нутг дээр бид цөөхөлөө ингээл ядуу гэд ингээд байгаа. Тэнд байгаа нэг одоо хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа барьж байгаа юмны менежмент тэр юм руу орох гээд бид нэр ярьдаг биш. Тэр рүү орох гэж ярихдаа зөв хууль дүрмтэй эрх ашиг хамгаалдаг болчих юм бол сайн л да тэрнийг ярих хэрэгтэй. Хамгийн гол асуудал газрын асуудал шүү дээ. А дээрэс нь нэг Монгол хүнд ноогдох дахиад цаана нь 2 бишээ 2 эн чинь 3.5 за 12 сая гэж үзэх юм бол нэг Монгол хүнд 3 хүн 4 Монгол хүн ноогддог тийм орн байна уу? Нэг улсынхны иргэнд яг адилхан мах цусан төрсөн. Дэлхийн дээр байгаа монголчууд 12 сая шүү дээ. Энэ мөн том баялаг шүү. Үүгээр дамжуулаад тэр хүмүүсийн улс орныхоо хөгжилд энэ Монгол газар нутгийнхаа хөгжилд оруулдаг, ирдэг, очдог ингээл болчих юм бол Монгол 12 сая хүнтэй 12 сая Монголтой юм шиг босоод ирэх боломж бол бас бий ер нь бол. А зүгээр тэднэр нь оролцдог нээлттэй нэг хүүхэн үнэмлэх гэж ярьдаг байсан. Нэг үе тэрний чинь FIFA гэл
дайрдаг байсан. Одоо зарим нь тэр их зөв байж дээ энэ төр гэл ярьдаг юм л д. Гэтэл 90 оноос хойш гараа явуулсан тэр 250 мянган Монгол 90 он төрсөн одоо хүүхэд чинь хөөрхий өнөөдөр бүр хүүхэд нь дахиад төрж байгаа шүү дээ. 36 баг одоо өвөө эмээ болох нь холгүй болцсон явж байгаа ийм залуучууд. Бид нар одоо гадны паспорттай төрсэн газраараа иргэн болцсон Монгол руугаа очиж чадахгүй ч юм уу. Ингээд Монгол гэж байгаа миний ээж аав тийм хүн гээд ингээ яриа сууж. Тэр улсуудаа хүртэл ороод ирэхэд нүд үзүүрлэхгүй арай нэг өөр нэг орны иргэн орж ирж байгаагаас өөрөөр ингээд аваад шууд одоо ингээд Монголд ажиллах амьдрах бүх боломж нь Монгол улсын иргэн шиг байдаг. Ер нь заавал гадны иргэн болвол цэрэгт яваад байх тэр Монгол хүн бол шаардлагагүй байж магадгүй Монгол улсын иргэн болоогүй бол улс төрийн сонгуульд нэр дэвшээд санал өгөөд байх шаардлагагүй. Ингээл нэг ийм хоёр юм дээр хязгаарлалтай бол бусад юмн дээр бүх талдаа давуу тал. Монгол руугаа алхаад ороход зүгээр л тэврэлдээ л огтдаг. Монгол хүн орж ирлээ. Хүнээр баян байдаг байхгүй. Бид нар чинь нэг хүнд ноогдох Монгол хүнээрээ нэг хүнд ноогдох тэр газар нутгийн хэмжээгээр үнэхээр баян улс шүү. Тэрнийгээ сургамжиндаа оруулаад зөв хийж чадах юм бол Монголд асар их боломж бий. За энэс цаашаа ярих юм бол олон боломжууд бий. За сайн байна уу та? Сайхан тусаж байна уу? Хамтраад бас Монголын оюутнуудыг стипендтэй болгож байсан. Ховдын Батцэрэг та барыг санаж байгаа бах. Дамжин Жанс Батцэрэг. Тэгээд оюутнуудыг 70 мянган стипендтэй олсон хөдөлгөөнийг өдөржижсэн залуу байна. Тэгээд танаас нэг хоёр юм асуух гээд та Монгол одоо төрийн өндөрлөгт байж Монголын эцэг байсан хүн одоо ч бас Монголыг дээрээс нь харж одоо тэрж явд юм болоо гэж би одоо харж үзэж одоо бас хүндэлж явдаг. Тэгээд та Монгол төрийн өндөрлөгт байхдаа за Монголын ард түмнээ нэг ингэж баярлуулж исэн да, ингэж хамгаасан да, ингэж өмгөөсөндөө энийг чадсан да гэж нэг бахархаж явдаг зүйл одоо үргэлж танд дурсагдаг, санагддаг гэсэн үг. Хоёрдугаарт за би ингэж нэг хамгааж чадаагүй дээ, ингэж үгээ хэлж чадаагүй дээ. Тэр үед нэг тийм хэцүү байсан да гэсэн ийм хоёр зүйлийг хэлж өгөөч. Ямар том асуулт асуудаг. За тэр 70 мянган тэр гэдэг бол уг нь популизм биш байсан шүү. Миний төрүүчийн хэлдэг юм шүү дээ. Энэ хэдэн одоо улс төр янз бүрийн авилга гэдэг ийм юм чи одоо бид чи одоо сая төгрөгийн тухай ярихад нэг үе 10 мянган төгрөгийн тухай ярихад их мөнгө өөлээ. Би ерөнхий сайд байхад анх би 35 та ерөнхий сайд болж байлаа. Одоо та нар бол мэдээж сайхан залуучууд байгаа улс төрд. Тэгээ 35 та ерөнхий сайд болж байхдаа миний одоо засгийн газрын нөөц хөрөнгө 1 сая төгрөг. Тэгээд тэрнийг ингээд их хурл дээр хэлж 5 сая төгрөг болгоход одоо би одоо бүр гайхаж ямар их одоо өндөр нөөц хөрөнгөтэй болвоо гэж. Нэгвэр хэлбэл Монгол улсын ерөнхий сайдын мэдэж зарцуулах мөнгөний хэмжээ л 5 сая л байсан. Боддоо та нар. Би өнгөрсөн 100 динзаврын үе нөгөө юурын галвын үе юм ерөөсөө яриаггүй шүү дээ. Одоо би 35 та байх үеийнхаа юмыг ярьж штэ. Тийм үе байсан шүү. Одоо мэдгүй 70 тэрбумч гэлөө ерөнхий сайд. За тэгээд цаашаа ярихад нөгөө их 80 маяд одоо тэрнийхээ тгийнхаа тоог бараг мэддэм үгүй юу. Ер нь бол дэндүүл болцоод байгаа юм. Тэгээд тийм байх үед л бид нар би ерөнхийлөгч болоод за нэг оюутнууд хөөрхий энэ хүмүүст нэг наацхан нэг 70 мянган төгрөг гэхэд тэдэнд өгдөг биш тэр оюутнуудад очдог мөнгө түүгээрээ дамжуулаад ерөөсөө тэр нэг баялагийнхаа юм авилгачд нь хувааж идэл гадна дотн ингээл юу яагаал тэгээд нөгөө гадны авилгачд баг одоо тэр урагшаа гарсан мөнгө тэр янз бүрийн гэрээ мэрэний юмны чинь 10 төгрөгнийх нь баг $10 нь 3 нь Монгол руу нөгөө авилгачийн гар дээр ирж гэнэ үгүй айгуул 7 нь хүний хоол бол дуусч байгаа шүү дээ. Тэгж яхад энэ Монголын хэдэн оюутнууд хөөрхий тэгээд явж ягдэл гэж бодсон. Тэгээд дээр нь би тэр Темсийн оюутнуудыг хүртэл дараа нь хамруулсандаа та нар санаж л байгаа бах. Тэгээд оруулж ирсэн. Ерөөсөө л жоохон л мөнгө илүү гарвал ард түмэндээ л үлдээчих. Татаж аваад идгээл болчих. Татвар нэрээр, төрийн дарамт нэрээр, хулгай нэрээр, төсөв нэмсэн нэрээр, тодтогч байгаа нэрээр. Зүгээр л үлдээгээд. Дээр нь төсвөө яах ёстой вэ гэхээр би ирсэн хүн бүхэнд л хэлдгийн төсөв дээр Монгол улс төсвөө алдагдaltaгүй л баталчих. Тэгээд болоо. 7 төгрөг татвараар цуглаж байгаа бол манайх энэ жил 7 төгрөг зарцуулнаа. 7 сая төгрөг цуглаж байгаа бол 7 саяг зарцуулнаа л гэж батал. Тэгэл болоо.
Тэгтэл 7 сая төгрөг олж байгаа айл энэ жил би 10 сая төгрөг зарна гэдэг ингэхээр чинь л ядуурал өрөнд ороод. Тэгээ түүгээрээ дамжуул дандаа энэ хөрхи ядарсан ард түмнээс татаж зулгааж энэ тэндээс хулгаалж дээр нь зээл нэрээр авч ингэж л дуусгаад байгаа л. Тэгэхээр төсвөл алдагддаг болоо. Нөгөө талаар төсвийг хамгаалдаг болчих. Энэ хамгаална гэдэг их энгийн үг шүү дээ. Би нэг агентлагийн дарга бол манайх 110 хүнтэй миний хийдэг ажил энэ. Би 70 тэрбум төгрөгийн төсөв ярьж байгаамаа гэд яг төсвөө оруулаад ирэхэд сангийн яамн дээр хамгаалдаг. Энэ загварыг 2000-ад оны үед бид нар оруулах гэж туршлага судалж бид нар ярьж явж ирсэн. Би нэг ерөнхий сайд болоод оруулах гэж хууль батлуулах гэж нэг хууль оруулж өгөн батлуулах гэж тэр нь сэгдэгдээ дууссан юм л да. Төсвөө ороод хамгаал та нар боддоо одоо хүнээс зээл авах гэж байгаа хүн хүртэл ярьдаг үстэй би танаас 10 сая төгрөг авна би энэнийг ингэж эргүүлж төлнө ийм юм хийгээд энэнийг зараад тэгээд энэ бизнесээ хөгжүүлээд энэ хугацаанд эргүүл төлнө гэдэг дээ тийм ээ. Яг тэрнтэй адилхан би энэ агентлагийн дарга байгаа 70 тэрбум төгрөг гэж байгаа. Тэгээд ингээд 10 ангилаад 20 ангилаад одоо AI-гаар шууд гаргаад ирж болно. Тэн дээр шууд томьёо зохиогоод тэгэл төсвөө хамгаалах гэж ингэсэн чинь хүн харсан ч өө энэ сүүлийн 5 нь ерөөсөө хэрэггүй юм биш үү танад. Энд чинь төсөв өгөхгүй бай. Тэгээ шууд хасдаг. Үүнд 50% нь хэрэггүй байна танах. Танах 110 хүнтэй биш ерөөсөө 10 хүнтэй байж болж шít. 110 хүн чинь 110 өрөөнд суудаг биш. Ерөөсөө өнөөдөр даргын чинь сууж байгаа өрөөндөө л танай ажилчид багтчих юм биш үү? Бусад улс орнуудын компани ажилчид юунд суудгийг та нар харж байгаа шүү дээ. Хажуугаараа зүгээр нэг юм зааг тавьчихсан нэг юм тэгээд компьютероо тавиад суудаг ширээ сандал хоёр багтал болоод идэг шүү дээ. Уг нь бол тэгэхээр тийм хэмжээнд хараад асуудлыг шийдчихвэл би 2004 онд ерөнхий сайд болоод хэрэгжүүлэх гэсэн нэг юм бол энэ биш. Офис менежментийг хийж. Өнөөдөр энэ яамд хүртэл одоо бүр баг аймагуудад хүртэл энэ агентлагуудын юунууд чинь тустай байртай, тустай дарахтаа нөгөө л гүр нь ямар аймаар юм байна. Тэгээ Монголын өөрийнх нь тэр гардаг зардал нь гэж. Тэгэл офис менежмент гэж бүр нэг эхлүүлээл тэгэл үйлчлэгийг нөгөө зах руу гаргана гэж нилээн л оролдож үзсэн л дээ. Бүх сумандаа тийм болъё гэл. Тэгэл төсвөө хамгаалаад төсвөө хамгаалж чадахгүй бол төсвөө авдаггүй. Айгу энгийн томьёо байхгүй. Чи хамгаалж чадсангүй өгөхгүй. Чиний энэ хэрэгжүүлэн хийн гэдэг байгаа ажил чинь хэрэггүй юм байна. Энийг хувийн хвшлэр хийлгэж чи, энийг иргэдээр хийлгэж чи. Хөөхий иргэдээ тэр хэдэн төгрөг нь байж аг. Аж ахуй нэгжтэй байж аг. Ерөөсөө энэ аж ахуй нэгжийн орлогыг чинь тэд хүртэл нь 2 жил ерөөсөө та нараас бол тим юмыг одоо ингэ зогсоолоо. Тэдний сарын тэднээс тим болно шүү ч гэдэг юм уу. Ингээл ерөөсөө галзуулах хэрэгтэй. Ингэж жил юу яахгүй бол тэгэл нэг нь гарч ирэл нэг галзуу юм шиг л энд нэг л одоо мега төсөл, тэнд нэг 10 төсөл, энд нэг хэдэн төсөл. Одоо энд бүгдээрээ дасчиж энэнийг ерөөсөө тэгж харъя гэж ойлгодог тийм юм огт байхгүй болчиход байгаа юм. За тийм байна. Нэг чи ямар сүрхий юм хийсэн байсан гэдээ асуугаад байна. Би зүгээр л энэ ард түмнийхээ дуудлагаар хөөрхийн ард түмнтэйгээ улс орноо их чөлөөтэй болох гэж би ерөөсөө нэг л хоёр юмд л амьдралынхаа зорилгыг зориулж явж байгаа. Нэгдүгээрт Монгол хүн чөлөөтэй байх ёстой, хоёрдугаарт Монгол орон чөлөөтэй байх ёстой, их чөлөөтэй байх ёстой. Энэний төлөө л явсан, энэний төлөөч цаашдаа явсаар л байгаа. Тэгэхээр энэ бүхний эсрэг явж байгаа, энэ бүхний эсрэг хорлоод байгаа юмд бол би эхнээсээ дургу, тийм л хүмүүжлэр өссөн. Ер нь загчин хүмүүс чинь нэг жаахан шодрог дуухан шиг нэг тийм зах хязгаар газар нутагт тэр газар нутаг эрхчлөө янз бүрийн юм хамгаалж явсан миний удам судар миний цус тийм л юм байл. Тэргээрээч тэгдэг юм уу? Би ер нь тэгж л явдаг хүн шүү дээ. Тэгэхээр энэ эрхчлөө энэ юмыг авчирхад. Зүгээр сая чамайг асууж явах нэг юм толгороо тон гэл орж илээ. Жишээлбэл Монголын төрийг хүн алдвал төр болгосон. Энэ бол бас их чухал одоо үйл явц шүү. Монголын энэ урт удаан төв хоёрхан юмар хуваагддаг. Монголын төр хүнээ алддаг байсан үе, Монголын төр хүнээ алдгүй болсон үе. Тэгэхээр би тэр алдгүй болсон үеийн түүхийг л эхлүүлсэн. Намааг төрийн тэргүүн болоод Монголын төрийн одоо тэр тамга авахд манай төр алддаг байсан. Намааг тамгаа хүлээлгэж өгөөд буцаад гарахад Монголын төр хүнээ алдгүй л болсон, иргэнээ алдгүй болсон. Муу хүн одоо биенээ алах, хүнээ одоо алдаг янз бүрийн харгис юм зөндөөл гардаг. Тэрнийг бүхнийг бид зогсоож чадахгүй. Гэхдээ төрийн аллагыг зогсоож чадна гэж хэлээл. Би тэгж хэлээл үг хэлээл, тэгж хэлээл явсан.
Олон асуудал шийдэхэд шийдэж болдог. А яг энэ миний саяын хэлдэг дээр цаазын ялын асуудал дээр үнэхээр чи манлал үзүүлэхгүй шийдэж болдгүй юм бэл. Хүмүүсээс асуух юм бол нүдийг нүдээр амийг амээр солино одоо хамгийн хатуу юм байх хэрэгтэй л гэдээ орилоод идэг. Гэтэл тэр хатуу юм нь чиний хүүхэд дээр тусна. Хамгийн нийгэмд одоо хөөрхий сүлжээгүй, мөнгөгүй, эрх мэдэлгүй байгаа тэр хүмүүс л тэрэнд нь одоо ороод идэг. Түүнээс биш тэр том дарга нарын хүүхэд тэр хамаатан садан мадан айгуул тэр гэмт хэргийг үлдсэн байсан ч бултаал алга болно. Тэгтэл энд нэг ядуу хүний хүүхэд үүрэл гардаг байхгүй. Энэ өөрөө шударга ёс биш. Тэгэл тэр сэтгэл санааны гарцтай орцтой. Тэгээд түүгээр нь дамжуулаад улс төрийн өс сонзон авдаг. Монголд бид нар бие биенээ алдаг байх юм бол гадныхан орж ирэл монголчуудаар өөрсдийг алуулаад эхэлнэ. Энэ бол 1930 хэд онд бид нар 30 хэдэн мянгаараа л монгол хүн монгол буугаар л одоо тэр сумаар л буудаж исэн шүү дээ. Яа чамайг буутахад энэ сум чиний амнаас үнэтэй байна штэ гэж хэлэл зогсоод бууддаг. Тийм л нийгэм дотор бид байлаа да. Чиний өвөө эмээ чинь тийм замыг туулсан шүү. Та нар тэрнийг мартаж болохгүй. Энэ түүхийг би өөрчлүүлж чадсан. За болий. За тэрнийг үг одоо юу хийж чадаагүй барайгүйгээ та нар өдөр бүхэн одоо сайхан бичиж байгаа. Тийм учраас би бас нэг нийгмийг бий болгохын төлөө явсан энэ шүүмжилтэй гэдэг юм уу хүн хажуунаас нь үг хэлцдэг. Тэгээд чи тийм биш чи ийм гэд. Яг үндэ бол эргээд харахаар тэр ярьж байгаа хэлж байгаа юмных нь 99% нь ихэнхдээ 100% нь худлаа л байдаг юм л. Гэхдээ л худлаач хэлээд бай. Гүтгээд ч бай үгээ хэлж чаддаг ийм л эрх чөлөөг л бий болгохын төлөө би явсан. Тэгээ нэг тийм юм ярьж гэн гэж өмнөдийн хойноос гоншхон шүүх цагдаа гэж ерөөсөө явж байгаагүй. Ер нь бол тийм учраас л өнөөдөр хамгийн одоо чи ер нь ямар хүнийг дэмжих үү одоо та нарын нэлээд хэдэн хүн сууж явах шиг байна. Их муу хэлүүлээд байгаа хүнийг чи ер нь дэмжих үү, сайн гэж үзэх үү? Өөрийгөө маш сайн гэж хэлүүлээд байгаа гарамгаа удирдагч мөлхөөд ороод ирээдээ гэдээ орлоод байгаа тэр хүнийг дэмжих үү их мөнгөтэй хүнийг өөрөө боддоо чи. Аль нь ер нь сайн хүн байгаа бол. За дараагийн нэг асуулт. За сайн байна. Сайн байна гэж бодож байгаа. Та нар ч ингэ юм асуусаар байгаа ам халаагаад бас ер нь юу болоод байна гэж. Ер нь зогсё. Зогсоо. За тэрний хүн асуух гөрхий. За. Ганц хоёр. Би хоолой асуудал бол ер нь нэг хууль гаргасан зөв юм байна да. Тэр хоолой тавьдагч бай, тавьдгүйч бай. Ер нь цаггүй ч юм уу нэг өөрчлөлт оруулах дээр нь одоо нэг дүнжээс хийсэн хугацааны хууль хийгээд одоо snowball effect гэж байдаг шүү дээ. Нэг драфт хийгээд тэгээд багчхад хүмүүс янз янзын саналуудаа нэмээ тэгээд хууль хийсэн зүйл байна да. Эний дээрс дэмжлэг үгтэй. За. Гэхдээ одоо манайхан чинь ямар асуудлаар гинөө сонсгол аванч гэж яах шиг баг Эпштейний нөгөө өгсөн Эпштейний толгооноос зарим нь айгаад одоо энэнийг нэг сонсоодохыг гэдгүүгээд байгаа гэсэн юм сураг зарим нь сонсогдох юм. Тэр бишээ тэр өгсөн Эпштейний толгоогоор бие биенээ айлгаж гүйж ингэж давхилдахаар өнөөдөр яг энэ хоёр талд ингэ ярьж байгаа бодит асуудлаараа хуулийн төсөл наад зах нь хийн хоолой ер нь одоо яригдлаа энэ тэнд яригдээд энэ хийм уулзалт боллоо энэгээр сонсгол хийх ёстой шүү дээ хийн хоолойгоор сонсгол хийлтэй тэгээд нэг тэгвэл дээр үстэй ер нь бидний үр хүүхэд Монголын ирээдүйд хэрэгтэй юм сонсгож гин үү эхлээд бид нар юу болсноо нэг мэдэж авъя хаана юу гэж яригдаад тэгээ өнөөдөр юу болцсон явж байгаа юм би түрүүн хэллээ штэ ажлын хэсэг хүртэл гараад одоо ингээд тэр янз бүрийн хүний сая би нэг хүний нэр хэллээ одоо тэрнийг ашиглаад улс төрийн ашиг хонжоо хийх гэдэг хууль хяналтын байгууллага юу яах гэдэг ийм юмыг хүртэл одоо энэ бусад улс орнуудад бүр зогсоож байгаа штэ харин тэн дээр ч юм бол хууль дүрм гаргаад баг хэлж байгаа одоо энэгээр тэнд нэг явж байгаад нэг олон улсын хүлээн авалтан дээр гадаад яамны сайд нарын юм дээр ч юм уу нэг гар бариад өнгөрчгийн сууж гин гэдэг юмыг ашиглаад ингээд орилж байгаа тийм юм ийм юмар хүнийг гүтгэж хууль зөрчсөн болгож ингэж байгаа бол тэр талын гэмт хэрэг гэж үзнэ гэдэг ийм юм явж байгаа шүү. Зүгээр би энэ дээр нэг юм хэлчихье. Хэрвээ тэр хүмүүсийн яриад байгаа шиг муу юм байх юм бол энэ Америкийн хууль шүүгч нь Монголынхаас арай шудраг байх гэж би боддог штеп. За шудраг байна уу биш байна уу тэр нь харьцуулахад хэцүү байж магадгүй. Элбэг дуржид бол арай нэг тэгээд элбэг дуржийн гарт орцсон юм шиг хандахгүй байлгүй дээ. Хэрвээ би тийм муу юм хийцэн байгаа бол энд ингээд их сургуультай
багшлаад ингээд олон улсын хүрээнд энэ Африк гээд ингээд одоо тэр Австрали, Европ гээд ингээд яваад би тэр одоо Англи тэр дунд шатны тэр бюрократууд нь цуглаа тэр сургалтанд 20 минут үг хэлж ярилцахын тулд миний бүх зардал даагаал аваач чинь тэхгүй байлгүй дээ. Тэр улсуудын хууль нь шүүх нь арай шударга байлгүй дээ. Тэр янз бүрийн хүнтэй чинь холбогдсон хууль зөрчсөн гэж үзэх юм бол тэр хүмүүс чинь бүгдээрээ үзэж байгаа штэ. Намайг үзэх байсан байлгүй дээ. Нэг орж ирээ танаас нэг юм тодруулаадахыг гэж асуух байсан байлгүй дээ, тийм ээ? Энэ улс орны хуулиуд надад үйлчлээд одоо ингэж энэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр та нар нэг тэгээ боддоо ирнэ. Тэгээд энэ олон улсын байгууллага янз бүрийн улсууд чинь хүнийг бол ёстой нөгөө түүх судар явсан замнал үжил бодол бүх юмар нь судалдсан шүү дээ. Тэгэхгүй тэгээд намайг чинь дэлхийн энэ ардчилсан холбооны дэд ерөнхийлөгч болгоцсон ч байж шиг Мадрид клубын удирдах зөвлөлийн гишүүнч байж шиг дэлхийн тэр мэрэгдийн одоо тэр зөвлөлийн 11 хүний нэг болгоцсон ч байж шиг дэлхийн тэр цаазаар авах ялын нэг одоо гол комисшнер болгоцсон ч байж шиг ингэхгүй байлгүй дээ. Дэлхийн энэ хуульчдын холбоо нь намайг оруулсан одоо удирдах зөвлөлдөө орооч гэд захидал ирүүлж байх шиг арктикийн зөвлөл нь ярьж ч байх шиг уур амьсгалын өөрчлөлтийн тэр олон улсын байгууллага гишүүнээрээ ингээд авъя таныг судлаа ирээч гэж байх шиг наад улсууд чинь бүгдийг нь үзэж идэгэн штэ. Тэгэхээр өөрөө би зүгээр одоо элбэгдэрж биш одоо тэр хин хоолооч гэдэг юм уу саяын тэр хууль наад зах нь энэ нэг яригдаад байгаа юмараа нэг хоорондоо нэг ярих болсон байхаа. Монгол ах дүүнэрээ бас нэг мэдээлэл аваа та нар чинь тийм эрэхтэй найзуудаа. За ингээд болъё. Өөр асуулт алга байна. Их баярлалаа. Оройг хамтдаа өнгөрөөсөн. За баярлалаа цагдаа гаргаж орж ирсэнд. Манай энд орой болж байгаа. За баярлалаа. За. Цагдаа гаргаж орсонд маш их баярлалаа. За. Ингээд 14 хоногт ядчихэд нэг удаа сард 2 удаа ч юм уу одоо ингээд нэг юм ярилцгууд ил бас их хэрэгтэй байна энэ одоо юм сонс чухал юм аа. За он болохгүй ах уу гэж. Их баярлалаа. За баярлалаа. За. Өстой их баярлалаа орж ирж ярьж өгсөнд. Төвшөө